Hi guys, хобол хой болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юу ацхан манайха ингээд та бүхэнтэйгээ weekly recap бичлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Хэдүүлээ weekly recap-аараа юу хийдэг вэ? Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн халуухан топикуудыг бүгдээр ингээд базаад ярьдаг байгаа штэ тий. За тэгээд тэр журмаараа хэдүүлээ маш олон янзын ховж өвүүдийг ярих гэж байна. За тэгээд яг ямар ховж өвнүүдийн тухай ярих гэж байгаа вэ гэдэг тухайга хальт ингээд gist болгоод өгөхөд Jacob Elordi, Kendall Jenner хоёрын шинэхэн үерхэл. За тэгээд Selena Gomez ер нь айгүй амар picky eater гэж юм шүү. Гэтэ энэ тухай за мөн Khloe Kardashian ойрт интернетээр амар их backlash аваад байгаа тухай. За мөн Drake-ийн шинэ гаргасан 3 альбомны тухай. За мөн Jennifer Lopez дахиад л интернет дээр маш ихээр үзэн ядалт аваад байгаа тухай. За түүнээс гадна World Cup-ийн дуунууд Shakira болон Lisa-гийн дуунуудыг хэдүүлээ ярих болно. Мөн Lisa маань энэ гаргасан World Cup-ийн дуунаас болоод зөндөө олон шүүмжлэл хүртээд байгаа тухай гээд ийм олон янзын ховыг ярих гэж байна. За ингээд хэдүүлээ эхлээд шинэхэн хосуудын тухай ярьж эхэлцгээе. Энэ болохоор Jacob Elordi, Kendall Jenner хоёр байгаа. За би та бүхэн дээр Coachella-гийн бичлэгэн дээр хүргэж байсан шүү дээ. Coachella дээр цаад Jacob Elordi, Kendall Jenner хоёр ч юм бүр ингээд тэ айгу халуухан дулаахан дотнохон байгаад байгаа нь тэгээ Demoaгийн нүдэнд өртөөд тэгээд ингээд бичигдсэн байна гэд. Тэгээ тэр цаг мөчөөс эхлүүлээд хойш ингээд ер нь хүмүүс oh my god энэ одоо үний юм болоо тэ энэ хоёр одоо үнэнгээсээ ингээд үерхэд байгаа юм болоо явуултаад байгаа юм болоо гэд ингээд гадуур их яриад байсан. За тэгсэн чин үнэн гинэ манайхаа үнэн гинэж гэхгүй заяа манайхаа үнэхээр бүр ингээ хамт байгаа зураг хөрөг инээ тэр нь гараад ирсэн. Тэр угаасаа ингээ баталгаатай болж байгаа юм. За Jacob, Kendall хоёр ингээ яг Los Angeles-аас явж байгаа юм шиг байгаа аахгүй хоёулаа хамтдаа ингээ нэгэн машин руугаа орох гээд байж байгаа нэг тийм зураг байгаа. За тэгээд тэрэн дээр болохоор ингээ Jacob Elordi нэг тийм цэнхэр өнгийн sweater энэ төр өмсчихсэн. Тэгэл ингээ малгай те сарвчтай малгай энэ төр өмсчихсэн. Тэгэл Kendall Jenner ч гэсэн ер нь амар тийм casual хувцалчихсан. Энэ хоёр хамтдаа ингээ машин руу орох гээд нэг яг paparazzi ингээ одоо өртөж байгаа юм шиг ингээд хайлт ингээд папарацци одоо камер руу харчихсан те ингээд байж байгаа нэг хэсэг зургнууд тархсан байгаа гадуур тэнгүүд oh my god энэ хоёр шээс үнэнгээс өөргөж байгаа юм шиг хамтдаа машин руу орж ин тэр гэдэл те бөө ингээд гадуур яриа болоод тэгээд энд нь ингээд хүмүүс итгээд бөө юм болсон байхгүй. За тэгсэн чи юу гэж манайхаа this was AI. За яг AI чих юм уу яг зүгээр ингээд Photoshop-оор хийгдчихсэн хуурамч зураг аахгүй зүгээр ингээ эвлүүлчихсэн. Энэ болохоор үнэхээр яг Kendall Jenner team хувц өмсөд явж исэн. Үнэхээр яг Jacob Elordi team хувц өмсөд гадуур явж исэн. Гэхдээ соло ганцаараа ингээд явж исэн team зургнуудыг нь нийлүүлээд энэ хоёрыг хамтдаа ингээ явж исэн юм шигээр нийлүүлээд ийм зургийг гадуур тараачихсан. Тэгсэн чинь ингээ хүмүүс бүр итгээд гадуур бөө юм бас энэ хоёроо үнэхээр ингээд одоо үерхэж байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм энэ боо юм болчихсон. За тэгээд энэ бол үнэхээр газар авчин учраас ихэнх хүмүүс итгэчихсэн байсан. Гэхдээ энэ нь бол манайхан худлаа. Okay. This was a Photoshop or AI. Okay. Гэхдээ тэглээгээд энэ зургнууд нь эвлүүлчихсэн хурамч зургнууд байлаа гэд үнэхээр энэ хоёр ингээд үерхгүй байгаа юм байна гэж байгаа зүйл бол огтхон биш. Энэ хоёр үнэхээр яг үерхэж одоо яг үерхэх гэх юм ямар ч гэсэн ингээд дээтлээд явж байгаа юм байна лээ заяа. Яг жинхэнэ эвлүүлээгүй яг үнэнгээсээ папараццад өртсөн ийм жинхэнэ зургнууд гарч ирсэн байгаа. Тэр зургнууд нь болохоор энэ хоёр ингээд хамтдаа Хавайд явж байгаа байхгүй. Хавайн арал дээр ингээд энэ хоёр жаргаад vacation хийгээд явж исэн юм байна лээ. За яг 5 сарын 15-наас 17-ны үргэлжлэх энэхүү одоо хагас бүтэн сайн амралтын өдрүүдээр энэ хоёр хамтдаа Хавайд байрлах нэгэн одоо private island заяа. Ерөөсөө ингээд яг тийм хувийн арал дээр яг ингээд тэ айгу хөөрхөн болцоо хийгээд далайн эрэг дээр ингээд суужчихсан хоёулаа ингээд усны хувцастай бикини тэр өмсчихсэн айгу тийм хөөрхөн болцоо хийгээд байж байгаа нь харагдсан. Тэгээ Kendall ингээд харангууд нэг уух юм ууж байгаа хгүй нэг вино ч юм уу sparkling wine ч юм уу ямар ч гэсэн нэг тийм алкогольны төрлийн юм ингээд ууж байгаа нь бол харагдсан. Тэгээ ер нь одоо хамтдаа сууж байгаа
байрлал энэ төр нь бол бие биентэйгээ маш ойр дотн сууж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгэхээр бол яалтчгүй зүгээр би тэр зүгээр найзууд гэж хэлж болохооргүй яг л нэг тийм романтик холбоо харагдаж байгаа юм. За тэгээд ч барахгүй манайхаа яг энэхүү зургнууд нь бол яг үнэхээр жинхэнэ зургнууд шүү. Заяа саяны миний ярьсан нь 70 90 дээр ингээд Хавайд жаргаад байж байгаа зургнууд нь үнэхээр жинхэнэ зургнууд. Энэ зургнаас гадна энэ хоёр дахиад папараццид өргөцсөн байгаа. Энэ удаад болохоор хойлохнаа явж байгаагүй манайхаа, okay. They were on a double date with Timothée Chalamet and Kylie Jenner, okay. Kendall-ийн дүү. Тэг Kylie Jenner болон Kylie Jenner-ийн хайрт найз залуу Timothée Chalamet энэ хэд ингээд дөрүүлээ яг л нэг давхар болцоо хийгээ явж байгаа юм шиг. Тэг дөрүүлээ ингээд машин дотор явж байгаа нь бол харагдсан байгаа. Яг Лос Анжелест байгаа байхгүй яг 5 сарын 16-ны өдөр хагасаа өдөр тэгээ явж исэн гэсэн. Тэгээд яг урталт нь болохоор Jacob Elordi болохоор машин барьж байгаа юм. Тэгээд хажуудлынх нь урд passenger seat дээр нь болохоор Kendall Jenner суучсан. Артлынхаа суудлын дээр Kylie суучсан. Хажууд нь Timothy суучсан. Тэгээд ингээл папарацци байна гэдгийг угаасаа харчихсан учраас ингээл нүур амаа тагалж маглал ингээд байж байгаа нь бол харагдсан. Тэгээд ингээм ямар ч дөрүүлээ хөөхөн ийм double date хийгээд явж байгаа юм шиг байна лээ. Ямар ч нэг тийм хамтдаа бөөнөр нэг паринд оролцсон юм шиг байлаа үдшилгэнд. Тэгчээд ингээ хамтдаа бөөнөр гараа явж байгаа үед нь ингээд папараццийн зураг аваад амжчихсан юм байна лээ. За тэгээд энэ хоёрын insider source нь бас ингээ мэдээлэл хийсэн байгаа. Хэвлэл мэдээллийнхэнд за тийм ээ үнэхээр Kendall Jacob хоёр ингээд болцоонд явж байгаа бие биентэйгээ ингээ уулзаад явж байгаа. Тэгээд яг одоогоор бол ингээ нэг тийм seriously төрлийн relationship ороогүй. Тэгээд яг үнэхээр албан ёсоор ингээ шийдчихсэн тийм ээ. Чи бол миний найз охин, чи бол миний найз залуу гэсэн юм яг албан ёсны relationship ороогүй байгаа. Гэхдээ ер нь ингээд бие биентэйгээ цаг хугацааг өнгөрөөгөөд жоохон бие бинийгээ харж байгаа гэсэн ингээд за бид хоёр таарч тохирох нь яах нь ийх нь ингээд хараад явж байгаа гэсэн. Одоогийн байдлаар энэ хоёр бие биендээ айгүйх татагдчихсан байгаа гэсэн. Kendall-ийн хувьд болохоор ойрын үед ингээд хүмүүстэй үерхээж болцоо энтерд яваагүй ингээд хүн амтныг крашлаагүй байжгаад тэгээд ийм удаан хугацааны дараагаар ингэж крашлж байгаа болохоор өөрт нь айгүй сонирхолтой байгаа. Тэгээд энэ хоёр цаашдаа энэ relationship нь бүтэх нь үгүй юу гэдээ энэ тал дээр ингээд хараад явах болно гэсэн зүйлийг insider source нь хэвлэл мэдээллийнхэнд өгсөн юм байна лээ. Тэгээд түүнээс гадна тэрхүү insider source ингэж хэлсэн байхгүй. Jacob Elordi, Kendall хоёр бол хоёулаа айгуу тийм өөрсдийнхөө relationship, өөрсдийнхөө иймэрхүү романтик харилцааг айгуу тийм private байхыг хүсдэг хүмүүс ингэж нэг ил гаргаад л ингээл бид хоёр ингээд улаан авсны ёслоор хамтдаа ирлээ гэл ингээл амар тэгэж өөрсдийнхөө харилцаа, романтик харилцаа ингэж ил болгоод байдаг тийм хосууд хүмүүс ер нь individually тусдаа ер нь тиймэрхүү хүмүүс биш болохоор ер нь айгүй таарч тохирдог. Тийм учраас ер нь энэ хоёрын байгаа энэ хүү хоорондын харилцааг ч гэсэндээ ингээд жоохон хувийн private байхыг хүсэж байгаа. Ерөөсөө тэгэж public ингэж харуулж улаан авсны ёслолтын дээр ингэж бүр debut энэ төр хийхийг бол хүсэхгүй байгаа гэдэг зүйлээ ингэж insider source нь хэлсэн байна лээ. За тэгээд энэ хүү зургнуудыг яг энэ жинхэнэ paparazzi-ийн зургнуудыг хүмүүс харчгаад тэгээд яг энэ insider source энэ төрлийн мэдээллийг хүмүүс харчгаад гадуур бөө юм болж байгаа. Oh my god, тэстэ Kardashian-ийн хамаг гайгүй залуучуудыг ингээд түүгээд авчихлаа гэд тэ. Та нар боддоо Kourtney Kardashian чинь бүр ингээд Travis Barker-тай суугаад ингээд хүүхд мөхтөй олчихсан Travis Barker чинь хөгжмийн индустрийн ялангуяа rock and roll хөгжмийн хувьд бол бүр айгүй тийм notable мундаг хүн байгаа ч тийм drummer ийм залуу байгаа. За тэгээд ийм мундаг artistтэй Kourtney Kardashian суучихсан байна. За тэгээд Kim шинэхэн халуухан найз залуу хэн блэ? F1-ийн athlete, driver Lewis Hamilton байгаа ч гэдэг бас л нэг айгуу тийм мундаг хүн байгаа Lewis Hamilton. За түүнээс гадна Kylie, Timothée Chalamet-тэй үерхэд айгуу мундаг карьерийнхаа эд мөчөд явж байгаа ийм халуухан жүжигчэнтэй үерхэд бүхэл бүтоод ингээд 3 жилиг ардаа орчихсан байж та 2023 оноос хойш үерхэж гисэн гэхээр за тэгээд Kendall бас нэгэн мундаг жүжигчэндээ бас л яг нэг ийм карьерийнхаа эд үед явж байгаа ийм мундаг залуу жүжигчин бол Jacob Elordi ингээд ургалаад авлаа. Энэ эмэгтэйчүүд бол өстой алж өгч ин Kardashian-ийн хамаг мундаг Hollywood-ийн янз бүрийн индустрийн залуучуудыг өстой ингээд ургалаад авчихсан байна. Өстой алж өгч ингээд гадуур амар ярьж байгаа харагцсан. За түүнээс гадна бас саяны хажуугаар саар гэд би дандаа ер нь хэлдэг шүү дээ. Тэрний хажуугаар айгүй бас ийм яриа гарч байгаа юм байна лээ. Kardashian-ийн энэ хүү эмэгтэйчүүд
айгуу сонио ингээд ер нь dating history-г нь харна штэ те ингээд ер нь үерхчихсэн хүмүүсийг харангууд яг ер нь тухайн үедээ яг эгчнэр нь ч юм уу дүүнэр нь ч юм уу ямар төрлийн ямар одоо жанрын те ямар тайпны хүмүүстэй залуучуудтай үерхэж гин яг эгчнэрийнхаа дүүнэрийнхаа дуурайгаад яг бүгдээрээ бөөнөр яг team type-ны хүмүүстэй үерхдэг харилцаанд ордог гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээд нэг хэсэг бол тэ эднэр чинь бүгдээрээ ингээ хар ярьстай хүмүүстэй үерхдэг байсан. Зүгээр ч нэг хар ярьстай хүмүүстэй биш те. Бүгдээр ингээ хар ярьстай одоо rapper-тэй үерхдэг ч юм уу те. Одоо чинь яг тухайн үед Kim чин Kanye-тэй байсан. Тэгэл Kylie болохоор Tyga-тай эсвэл Travis Scott-тайгаа тий. За тэгээд Kendall Jenner, A$AP Rocky-тэй үерхчихсэн гэдэлтэй. Ингээл нэг хэсэг бөөнөрөө ингээл нэг хар хүмүүстэй үерхдэг. Эсвэл Khloe Kardashian ч хинтэ Tristan Thompson-тэй ч юм уу тий. Тэгсэн чи одоо болохоор ингээ бүгдээрнгийнх нь type нь ингээ өөрчлөгдөд бүгдээрээ цагаан арьстай хүмүүстэй үерхэд эхэлсэн. Залуучуудтай ингээ явуулдаад эхэлсэн гэдэг жаа байхгүй тий. Одоо харж байгаа хэ Jacob Elordi ч юм уу Gold Timothy Chalamet, Travis Barker гэдэг. За яг нь хиний хувьд болохоор Kim-ийн хувьд болохоор арай өөр байгаа юм. Тэ Lewis Hamilton ч бас ингээд хараарстай эрэхтэй штэ тий. Тэ Kim-аас бусдыг нэгэ тооцох юм бол бүгдээр ингээ гүнтгэн цагаан арьстай хүмүүс сонирхоод эхэлсэн. Тэгэхээр ер нь энэ эмэгтэйчүүдийн ингээ dating history-г нь ер нь хараад ахаар би энтэйгээ ихч дүүнэртэйгээ ер нь адилхан хүмүүсний type-ны хүмүүсийг ингэж зэрэг сонирхоод ах шиг харагдаад идэх юм а гэдэг зүйлийг бас гадуур их ярьж байгаа харагцсан. За түүнээс гадна одоо ингээл хүмүүс ярьж байгаа хгүй. За одоо өстө тэ энэ ихэнх эгчнэр нь дүүнэр нь ингээд бүгдээрээ эмэгтэйчүүд нь ийм залуучуудтай тэ яаж байгаад айгу мундаг залуучуудтай үерхэд эхэллээ. Манай Khloe яасан бэ? Khloe Kardashian маань ингээ гаван цараа гоцон толгой хийгээд явж байна. Тэ гом би гоцон толгой хийгээд явж байна. Одоо яагаад ингээ хүнтэй үерхгүй байгаа маа? Үерхгүй байгаа юм бэ? Тэ Khloe you gotta lock in. Тэст бүр ингээ яг тэгээ төвлөрөөцтэй айгуу сайхан залуутай олоод аваад хачтай өстой яг тэгээ та нар бүгдээрээ ихч дүүнэрээр бөөнөрөө ингээ яг зэрэг relationship байвал гоё штэ энэ гэх тийм юм гадар хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор за юу гэсэн үг юм те ямар эрэгтэй хүндээ байна гэдэг нэг accomplishment те амар тийм одоо амжилт юм уу хайшин хүн яагаад эмэгтэй хүн ингээд те independent байгаад ганц бие ингээд айгуу хүчрхэг байгаад ингээд хүүхд мөхтөдтэй зүгээр ингээд те анхаарлаа хандуулаад тэгээ ганц биеэрээ явж болтгүй. Заавал яахлаа эрэгтэй хүнтэй байх хэрэгтэй ингэж ярьж байгаа хүмүүс ч гэсэндээ байгаа. За тэгээд харин энэ Khloe-г яагаад ингэ ганцаараа яваад байгаа юм бэ? Өөр хүнтэй үерхээч гэж ярьж байгаа тэр хэсэг хүмүүс бас Khloe-г өөр хүмүүстэй холбож эхэлсэн байгаа. За нэг хэсэг ийм бас нэгэн Photoshop-оор хийгдсэн хуурамч зураг тархаж эхэлсэн. Тэгээ тэрэнд нь бас хүмүүс итгэчихсэн заяа. Тэгэл oh my god. Khloe Kardashian ингэж шинэ найзлуудаа болцсон байж таа гэж амар юм болсон. Тэгсэн чинь тэр нь хин гэж хинтээ ингэж холбосон гэж Michael B Jordan. Окей, манайхан алдарт жүжигчэнтэй халуухан залуучуудын нэг болох Michael B Jordan-тэй ингэж холбоод энэ хоёрыг хамтдаа ингэ гадуур явж байгаа юм шиг тийм зургийг нь ингээ эвлүүлчихсэн байхгүй юу. За тэр нь угаасаа ингээл эвлүүлсэн зураг нь бол харагдчихсан. Тэр эвлүүлсэн зураг нь болохоор Michael B Jordan яг тухайн үедээ Lori Harvey те өөрийнхөө ex найз охинтой явж исэн тэр зургийг нь эвлүүлж хаянгуудаа Lori Harvey-гийн оронд хиний Khloe Kardashian-ы өөрөө ганцаараа явж исэн нэг зургийг нь ингээд те эвлүүлээд оруулаад энэ хоёрыг ингээ хамтдаа хөтөлцөө явж байгаа юм шиг болгоод ингээд эвлүүлээ хайчихсан байхгүй. Тэгэд ингээд хараачсан гэсэн чинь хүмүүстэй боо юм болсон. За тэгээд түүнээс гадна хүмүүсийн одоо Michael B Jordan-аас гадна хүмүүс Khloe хинтээ үерхээсэ гэж амар одоо тэг хүсээд залбираад байгаа вэ гэхээр Италийн халуухан жүжигч нөгөө нэг 365 Days гэдэг тэр халуухан киноноор тоглодог Michelle Morrone тэр залуутай ингэж үерхээжээ Khloe гуйжин та хоёр өстө үнэхээр гоё хааттай it couple байх болно гэд амар их ингэж пуш хийж байгаа. Яг миний бодлоор бол энэ хоёр бол гой харагдах л ах. Хойлоо ингээл айгүй гой тэ халуухан хүмүүс тэгэл хойлоо айгүй өндөр хүмүүс учраас гой харагдах байх. Гэхдээ тэгэл амар тэ хүмүүсийн хүснээр болоод тэ тэрийг ингээл тэгж бичиж байгаа хүмүүсийг харангуут Khloe бодол за нэрээ ерөөсөн Michelle Morrone-тай үерхийг гэл тэгнэ гэж бол байхгүй шүү дээ яаж ч удаа. Тэг ямар ч гэсэн хүмүүс бол айгүй ихтэй Michelle Morrone энэ хоёрыг нийлээсэ гэж бол хүсэж байгаа юм байна лээ. За ингээд энэ Kardashian-ы эгч дүүнэрийн хайр дурлалын тухай ярьсных манайхан бас нэгэн хальт нэг юм меншн хийгээдгий. Kylie маань бол зүгээр л бүр ингээд тэ хайр дурлалтаа умбаад амар жаргалтай байгаа нь бол харагдаж байгаа. Юу вэ гэхээр Kylie Timothy-гийн нэг зурагныхан доор бичлэгнийхэн доор ингээд
нэгэн комментиг үлдээсэн маахгүй айгу тийм халуухан комментиг үлдээсэн байлээ заяа. Гэхдээ энэ нь болохоор яг Timothy-гийн өөрийнх нь social media дээр тавьсан тийм зураг мурган дээр коммент бичээгүй. Page 6 гэдэг нэг хэвлэл мэдээллийн газар бас байдаг шүү дээ, вебсайт. Тэднийх ингээд Timothy Chalamet-гийн сагсан бөмбөгийн тэмцээн дээр Knicks playoffs game дээр ингээд суугаад үзэж байгаа үеийнхэн тэр зураг бичлэгийг ингээд хийчихсэн байхгүй. Тэгээд тэрийг өөрснийхөө TikTok дээр ингээд тавьчихсан пост хийгээд тэгсэн чинь тэрнийхэн доор тэр постнийхэн доор Kylie Daddy гэж биччихсэн байсан. Зүгээр л ганцхан үг те. Daddy. Тийм одоо комментиг үлдээсэн байлээ. Тэгэл бас хүмүүс oh my god, теста Яна, she's claiming her man. Теста олон нийтэд ил харуулж штэ те. Наадах чи миний залуу шүү. Миний daddy шүү. Тэ гэдгийг одоо ингэж ил харуулж гин энэ төр гэд тийм юм хүмүүс гадуур яриад амар хайптай байгаа. За ямар ч гэсэн одоо ингэ хэдүүлээ ер нь хараад байж би ч гэсэндээ ер нь айгүй curious байна. Дараагийн одоо Khloe Kardashian-ы дараагийн үерхэх хүн нэхэн байх болоо гэдэгт ойрд ер нь Khloe Kardashian ч хамгийн сүүлд нөгөө Tristan Thompson-тайгаа ингээд салж маснаас хойш ер нь их тийм publicly known relationship ерөөсөй байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь би бас ер нь жоохон curious байна. Хинтээ ер нь жоохон холбогдох болоо гэдэг дээр тэгээд хэр энэ хэд ингээд бөөнөрөө те найз залуучуудтай нөхөр мөхөртэй болоод ингээд те байж байгаа юм бол бас nosy те юмд ховонд дуртай бидний хувьд бол айгүй сайхан байх гэж бодож байна. За манайхаа одоо энэ одоо Kardashian-ы тухай ярьсантайгаа холбогдуулаад Khloe Kardashian-ы тухай мэдээлэл рүү ороодох юм. Энэ болохоор ерөөсөө тийм хайр дурлал муралтай тэрнийхэн тухай огтхонч биш айгүйх backlash авсан байгаа Khloe Kardashian маань ойрын сая одоо өнгөрсөн 7 хоногт юу гэсэн чинь Khloe ч өөрийн гэсэн нэг подкасттай шүү дээ. Khloe in Wonderland гэдэг нэг тийм подкастыг хийдэг YouTube дээр өөрийнхөө channel дээр оруулдаг байгаа. За тэгэл ер нь аягүй ихтэй өөрийнхөө гэр бүлийн хүмүүс ингээл юу яадаг штэ. Подкастанд оруулаад ингээл ярьцлаган дээр хийдэг. За тэгээд энэ шин сая гарсан дугаар дээрээ нэгэн зүйлийг ярьсан байгаа. Тэр нь болохоор өөрийнхөө муурнуудынхаа тухай тэгээд ялангуяа өөрийнхөө муурнуудын сарвууг гэх юм уу те ингэж amputate хийлгсэн тухайгаа ингэж ярьж байгаа байхгүй юу? Одоо declaw гэж ярьж байгаа байхгүй юу? Тийм одоо procedure юун муурнуудаа хийлгсэн гэдэг тухайгаа ярьсан. Тэгээд тэрнээс нь болоод интернет дээр бол хүмүүс хэнийг Khloe Kardashian-ыг айгүй хөшөмжилж байгаа. Бүр ингээд муура ингэж зовоасан байна, муурнуудаа зовоасан байна. Ямар inhumane юм хийдэг юм бэ? Хүнд байж болохооргүй юм хийсэн байна. Өстой амьдтыг зовоасан байна, амьдтыг таварчлаасан байна гэж ярьж байгаа. Khloe Kardashian чинь хоёр мууртай штэ тэ. Ингээд яг ер нь хүүхэдтэй болсон цагаас хойш ингээд хүүхэдтэй зориулаад тэ True Thompson зориулаад өөрийнхөө охинд зориулаад ингээд анхныхаа муурыг авч исэн. Тэгээ тэр муурных нь нэр нь болохоор Grey Kitty гэдэг айгүй хөөрхөн юм саарлангийн муур. Тэгэнгүүт охин нь True өөрөө тэр нэрийг өгсөн гэсэн Grey Kitty гэдэг саарлангийн муур учраас зүгээр л саарл муур гэдэг нэр өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд тэр муураа авч байсныхаа дараагаар дахиад муур авсан юм байлээ. Тэр муурныхаа нэр нь болохоор Baby Kitty гэдэг нэртэй заяа. Жижигхэн зулзаг тэ муур гэсэн ийм нэрийг өгсөн юм байлээ. Тэ ийм хоёр мууртай. За тэгээд Khloe ярьж байгаа нь болохоор ингээд анх тэр одоо хоёр дахь муураа авсан чинь нөгөө өмнөх муур нь Grey Kitty одоо уурлаад чих юм уу те өөр муур авсан болохоор ингээд тэрэнд нь ингээд таашаахгүй уурлаад ингээд энд нүгээр орноор нь шээгээд унсан гинэ. Яг өөрөөхөө нөө шээхстэй litter box-ында шээхгүй ингээд энд нүгээр очиж шээж мэгээд унсан гэсэн өөрөөхөө дургуйцлыг илэрхийлээд тэгээд ерөөсөө ямар арга хэмжээ авахаа мэдгүй. Тэгээд Khloe ярьж авахгүй. Би ерөөсөө урд нь мууртай байж бол үзээгүй. Тэ тийм болохоор ер нь муурыг яаж тийжээ хинэ тэрэ гэд тийм юмны тал дээр ингээд туршлагагүй болохоор ингээд яг яахаа мэдгүй. Тэгээд ингээд өөр хүн амтнаас зөвлөгөө авсан чинь хүмүүс чи ингээд юу ачхаа муурнуудаа declaw хийчих гэдэг ийм зөвлөгөө өгсөн гинэ. Declaw гэдэг нь юу юм бэ гэхээр штэ тэ манайхаа одоо муур чин цаанаасаа ингээд хумстай байдаг штэ тэ ойлгомжтой ингээд хумс нь ингээд нуугдсан байж байгаа ингээд гараад ирдэг штэ тэ ингээд цаанаасаа гараад ирдэг. Тэнгүүд declaw гэдэг нь тэр хумсыг ингээд бар аваа хийчихээ хэлэх юм байна. Тэр нь болохоор зүгээр нэг нохооны хумсыг ингээд trim хийлэгдэг штэ тэ. Нохоод ижээдэг хүмүүс бол мэдэх байгаа очиж ингээд тэ нохооныхоо хумсыг бас жоох ингээд бага багаар ингээд хумсыг нь авж идэг. Гэхдээ тийм төрлийн зүгээр нэг хумсыг нь trim хийх тийм зүйл бол биш. Declaw гэдэг нь бүр айгүй амар юм байна. За бүр ингээд мис тасалд ордог. Тэгээд тэр одоо амтных нь эмчин нэг үеийг нь ингэж бүр хурууных нь нэг үеийг нь ингэж тастаж авч ийж тэр
хумс гарч ирдэг, ургаж гарч ирдэг тэр юмыг бүгдийг нь бүр ингээд их ус хүрээр нь ингэж авчиж байгаа л гэсэн үг юм байна л да. Тэгээд муурч нь бол угаасаа байглаасаа төрөлхийн тэгж юутай байх хэвээр те сарвуутай юм хумстай байх хэвээр байтал тэрийг нь аваа ичхлээр мууранд айгүй тийм сөрөг өөрчлөлтүүд ордог гэж байгаа байхгүй юу. Одоо зан аашны хувьд өөрчлөгддөг гинэ. Айгуу тийм өөр зан ааштай болдог гэж юм. Депрессэнд ордог гэж юм муурнууд. За түүнээс гадна одоо муурнаас ч уул нэг litter box-нд те өөртөөхөө элсэн дээр очиж ингэ шээж ингэж бааж мадаг шүү те. Тэнгүүд хэрүү тэр одоо сөрөг нөлөөлнөөсөө болоод litter box энтерэндээ биз чадхаа болчдөг гинэ. Тийм одоо хумсргуу болчдөг ч гэдэг юм уу те. Тэгээд ер нь л айгуу тийм болж бүтэхгүй proceduring гэсэн ер нь ингээд мууранд хийгээд байх зүйл бол биш. Тийм ч учраас энийг бол Америкийн аль үшэний бүхэл бүтэн 7 мужид тэгээ 50 мужаас 7 мужид аль үшээ бэн хийчихсэн. Хоригдчихсан хууль бус болгочихсан байгаа хгүй. Хэрвээ амьтны эмчүүд тиймээс таслыг одоо мууран дээр хийх юм бол бүр ингээ хууль бус гэж үзэгдээд ингээд license алдах хэмжээний тим болчихсон юм байна лээ. Тэгээд одоо Chloe-гийн амьдардаг муж буюу те Калифорни муж ч гэсэндээ яг энэ 7 мужийнх нь нэгэнд нь ордгийн байна лээ. Ингээд мууранд ийм те declaw-мис тасал хийж болохгүй гэд. Гэхдээ энэ нь болохоор яг 2026 оны 1 сард гэхээр ч одоо саяхан 4 сарын өмнө ингэж Калифорниад хориглогдсон юм байна лээ. Тэгээд Chloe болохоор өөрийнхөө муурнуудад тэрхүү мис ажиллабараа аль үшээ энэ хуулийг ингэж те одоо тогтоогдохоос өмнө мисслийг хийлгчихсэн байсан. Тэг Chloe ярьж байгаа нь болохоор би бол ингэж муурнуудаа тэгэж declaw миссас хийлгэсэндээ айгу харамсдаг тухайгаа ярьсан. Яагаад вэ гэхээр би ямарч мэдээлэлгүй байсан. Тэгээд хүмүүсээс хавийнхаа хүмүүсээс ингэж зөвлөгөө авсан чи тэр хүмүүс надад айгу тийм буруу зөвлөгөө өгөөд би ч гэсэндээ өөрөө сайн судалгаа хийгээд research хийгээгүй хүмүүсийн үгэнд итгээд ингэж муурнуудад ихсэн. Тэгээд би тэрэндээ айгу харамсдаг. Би тэгснээс болоод манай муурнууд одоо ер нь асуудалтай гэж ярьж байгаа байхгүй айгу тийм хэцүү байдалтай байдаг гэж ярьсан. Айгу би зүгээр одоо ийм behavioral issue энэ гарахаас гадна айгу их тийм өвчнөд болчдаг гэсэн янз бүрийн тийм одоо үе мөчний өвчнөд болдог гинэ муурнууд. Эсвэл янз бүрийн тийм бүр урт хугацааны те бүр ийм өвчнөд болдог гэж илээ. Тэгээд Chloe-г ярьж байгаагаар болохоор манай муурнууд бол айгу тийм зовцсон байдалтай байдгаа. Тэгээд тэр нь бол үнэхээр миний буруу гэд тэгж ярьсан байгаа хгүй. Тэгээ ер нь бол ингээд Chloe яг ярьж байгаа учир нь хүмүүс нэг тийм bring awareness тийм зорилгоор гэх юм уу хүмүүсээ ер нь ингээд хэрэггүй юм байлаа шүү. Би буруу юм хийсэн шүү. Надаас суралцаарай гэсэн утгаар ер нь бол хэлсэн байгаа хгүй. Гэхдээ хүмүүс бол интернет дээр хүмүүстэй тэрийг сонсцоход өстой бөө юм болсон. Chloe-г бол айгүй амар ингэж те буруу шааж байгаа тий бүр ингээд айгүй ингэж criticize хийгээд тий арайчтай амтныг тэгж даваад хатаа яадгийн хэрвээ амтныг тий муур тижэж үзээгүй бол яах гэж анханасаа авсан. Тэгээд худлагаас хүмүүс одоо бурууга чихэд тий би хүмүүсээс ойр тавныхаа хүмүүсээс ингээд асуусан чинь надад тийм зөвлөгөө өгсөн. Тэгэхээр би тэгсэн гэж худлаа хүмүүс бурууга чихэд чи эзэн юм чин чи ингээд өөрөө research хийх хэрэгтэй үстэй тий өөрөө ингээд Google руу ороод муурыг declaw хийхээр яадгийн сөрөг нөлөө байдаг юм уу ийдэг юм уу гэд те чи өөрөө яагаад тэр research хийж болоогүй 1 минут л орно үстэй нэг research хийхэд гэдэл те нэг тиймэрхүү юмнууд айгүй хүмүүс гадуур ярьж байгаа харагцсан. Тэг Chloe бүр ингэ хэлж байгаа байхгүй би ингээд муурнуудаа хоёр муурнда хоёуланд нь ингээд air tag ингээд зөөлгчдэг гэсэн нэг Apple-ийн нэг тийм юунууд байдаг штэ одоо юмыг чин track хийж өгдөг. Одоо хүмүүс айгүй өөрсдөө юундаа хийдэг те багааж магаажнда чимдээ антерндээ аялж маялахтаа ингээд air tag хийждэг. Тэгээ тэр нь болохоор яг хаана байгаа юу гэдэг локейшнийг чи ингээд харуулдаг те. Тим air tag-ыг ингээд хүзүүчүнд зөөлөгдөг гэсэн. Ягаад вэ гэхээр одоо айгүй том ингээд маншинд амьдардаг штэ Chloe Kardashian чин тэгэнгүүт backyard гэл те тим гадаа талбай энэ байгаа. Тэгэнгүүт ингээд муурнууд нь гараад алга болчих юм бол өөр тийшээ өөр хашаа машаа руу ч юм уу те хүмүүсийн хашаа машаа руу ингээд одоо Google алга болчих юм бол одоо тэр муурнууд ч өөрсдөө хамгаалахтай тэр нөгөө claw гэдэг юм байхгүй болохоор хэрүү зэрлэг байгальд алдагдчих юм бол бүр ингээд өөрсдөө хамгаалах юмгүй учраас өөхөх магадaltaй гэж тэгж амар айдаг учраас би ингээд муурнуудтай air tag хийж явуулдаг гэх тийм юмыг ярьсан байна лээ. Тэгээ та нар энэ тал дээр юу гэж бодож гин ингээд хүмүүс бол айгүй их ингээд тэ Chloe Kardashian-ыг шүмжлээд байгаа. Тэгээд энэ тал дээр бол Chloe-г та нар ингэж буруутгах уу эсвэл үнэхээр л ингээд юм мэдээгүй ингээд яачихсан байна.
ийм зүйл хийчихсэн байна. Тэгээд ингэж ярьж хүмүүст ойлгуулж те надаас суралцаад ингээд бити ийм алдааг хийгээрэй гэж одоо bring awareness хийж ингэж ярьж байгаа нь зөв үү гэж те энэ тал дээр та нар юу гэж бодож чинь тухайгаа бас комментэд бичиж үлдээгээрэй. За манайхан дараагийнхаа ховж өрөөгөө орцгоё. Дараагийн ховж маань болохоор Selena Gomez-ийн тухай байна. За Selena Gomez-ийн тухай энэ удаад хэдүүлээ юу ярих гэж байна гэхлээр Selena-гийн нөхөр Benny Blanco Gwyneth Paltrow-ийн Goop хэмээх одоо подкастэнд нь орсон юм байна. Тэгээд Gwyneth Paltrow мэдэх хүмүүс бол мэдэн шүү дээ. Бүр health freak гэж ярьдаг те бүр ингээд Hollywood-ийн амар health freak-уудын нэг almond mom гэж бас яригддаг. Тэр нь болохоор те бүр ингээд амар одоо юу юм бэ эрүүл. Бүр ингээд эрүүл хоол хүнс органик юм яаж юмыг идэхүү уух уу тэ nutrition бүх юм дээр амар анхаарлаа тавьдаг тэлстэ янз бүрийн тэр гурилж идэж болохгүй тэ амтны төрлийн юмж идэж болохгүй тийм ч юм идэж болохгүй юм ч юм идэж болохгүй тэдэн калориос илүү их юм идэж болохгүй гэдэг бүр амар одоо эрүүл мэндийн асуудал дээр ингэж анхаарал хандуулдаг ингэдэг хүн шүү дээ тэ. За тэгээд тэр тал дээр бол хүмүүс айгүй Gwyneth Paltrow бас ингээд шүүмжилдэг дэндүү хитрхи бүр extreme гэдэг тийм болохоор чи бүр ингээд нэг тийм хорч исэн үзэм шиг харагдаж байна энэ төр гэл хүмүүс амирх доромжилж ярьдаг. Тэгээд энэ Gwyneth Paltrow-ийн Goop гэдэг энэ хүү одоо вебсайт нь энэ блог нь ч гэсэндээ дандаа тийм юм тухай ярьдаг штэ эрүүл мэндийн тухай эрүүл одоо хоол хүнсний тухай л ярьдаг. Тэгэхээр угаасаа Gwyneth Paltrow-гийн энэ хүү Goop гэдэг подкаст нь юуны тухай байх вэ гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа штэ хоол хүнсний л тухай байгаа. За тэгсэн чи Benny Blanco тэрхүү одоо подкастэнд яваад орчихжээ. Тэгэхдээ одоо Selena Gomez-ыг айгүй ингэж те жоохон доошнд хийсэн маягийн төрлийн имийг ингэж ярьж эхнэрийгээ доромжллоо гэж хүмүүс айгүй гадар ярьж дургуцаад байгаа байхгүй. За юу гэж ярьчихсан бэ гэхээр шүү дээ ингэж ярьсан мэлээ. Selena бол бүр амар тийм picky eater гэж ярьсан байхгүй. Бүр ингээ юмыг амар голж иддэг. Ингээд нэг тийм food adventurous хүмүүс гэж байдаг шүү дээ. Айгүй тийм palate тэ бүр айгүй тийм баялаг палдтай хүн гэж байдаг штэ. Янз бүрийн имийг туршиж үзхийг хүсдэг. Ямар нэгэн шинэ хоол хүнсийг туршиж үзэхээсээ айдаггүй хүмүүс гэж байдаг те. За тэрний эсрэг хүмүүс бол ингээ picky eater хүмүүс аа штэ. Өөртөөхөө яг иддэг хитэ хоолыг л иддэг. Тэгэж амар adventurous юм идээд авах хүсдэггүй. Шинэ хоол малыг туршаад авахыг хүсдэггүй тийм хүмүүс байдаг да те. Тэр бол манай нөхөр бол бас амар picky eater. Би төртөөхөө бас өөр влог нэрээр ярьжсэн. Тэгсэн чинь Selena болохоор яг л тэ маа нөхөр шиг тийм амар picky eater ингэнэ. Айгуу тийм өөрийнхөө идэхийг л хүсдэг юмудаа идэж мэддэг. Тэгэж adventurous тийм хоол хүнс идээд байдаг гэсэн. За яг энэ ингэж ярьж байгаа нь бол манай их нарт айгуу picky eater гэж ярьж байгаа ч юм бол яалтчгүй нэг тийм амар доромжилж байгаа зүйл бол биш шүү дээ. Би ч гэсэн ингээл маа нөхөр picky eater гэж ярьдаг. Тэглээгээ би одоо нөхрөөгөө доромжилж байгаа гэсэн үг биш дээ. Хамгийн гол нь үүнийхээ дараагаар ингэ хэлчихсэн юм байна. Selena has a diet of a 5-year-old child. Гэлцсэн байгаа хгүй. Selena-гийн одоо хоол иддэг одоо энэ дайетэн дэх хоолныхын дэглэм нь бол яг л нэг тийм 5 настай жоохон хүүхдээ иддэг хоолны дэглэмтэй адилхан байдаг гэлцсэн байна л да. Тэнгүүтээ Selena бүр ингээд юу ч одоо ногоонд дургу жимсэнд дургу тэгэл ингээл fast food тэг ингээл түргэн хоол амир их идхийг хүсдэг. Тэгээд би өнөөдөр өглөө яасан гэж өглөө ингээд би босоод унтлагынхаа өрөөс гарч ирээ ингээд доошоогоо буусан чинь Selena Jack in the Box захиалсан Jack in the Box идээд сууж байл яг 6 цаг өглөөний 6 цаг 45 минутанд гэж хэлсэн юм байна. Jack in the Box гэдэг нь болохоор манайхаа одоо McDonald's гэдэг юм уу те эсвэл In-N-Out гэдэг юм уу те иймэрхүү сүлжээ түргэн хоолны газар байхгүй юу? Burger King энтертэй адилхан. Тэгээд тэгсэн чинь Selena нэг өглөө 6:45-д тэ Jack in the Box захиалцсан ингээд түргэн хоол идээ сууж исэн юм байна. Benny Blanco гэсэрэгтэн. Тэгсэн чи тэрийг ингээ ярьсан байгаа байхгүй тэр подкастн дээр. Тэгэд бүр ингэж хэлсэн юм л да Benny. Selena will eat whatever is bad for her. Боёо те ямар л муу хүний биед муу юм бэ тийм зүйлийг одоо Selena идэж идэг гэсэн одоо тэ түргэн хоол моол гэсэндээ нэг тийм эрүүл бус хүнснүүдийг иддэг гэсэн утгатай зүйлийг ингээд ярьсан юм байна лээ. Тэгсэн чинь угаасаа Gwyneth Paltrow бол бүр ингээд ухаан санаагаа алдсан юм шиг. Oh my god гэдэг. Угаасаа амар тийм health freak almond mom хүнд тийм юм ярьчаар чи нөгөө хүн чинь баг шокнд ороод баг харавхаад өгнө үстэй. Gwyneth Paltrow баг тэр подкаст дээр харавсан юм шиг үлээ. Oh my god бүр ингээд татаж матаад тэ баг гэлцтэй бүр шокнд орж байгаа.
За тэгвэл бас хөөрхөн ингээд нэг реклам хийж байгаамаа хин бэ нэ зэ. Гэхдээ эрүүл хүнснүүдээс ганц зүйлийг иддэг нь болохоор Goop-ийн хоолнуудыг иддэг гэнэ. Goop гэдэг одоо энэ Gwyneth Paltrow-ийн блог одоо энэ компани шүү дээ. Энэ Goop ч бас ингээд нэг тийм хоолны одоо дэглэмтэй нэг тийм одоо хоол мол те meal plan энэ хийж тийм хоол хүнс энэ хийдэг юм шиг байлээ. Тэгсэн чинь тэрийг бас ингэж яг рекламдж байгаа байхгүй. Хэдийгээр ингээд Selena-тай ингээд эрүүл хаус хүнс идээд идэггүй түргэн хоол идэх дуртай ч гэсэндээ Goop-ийн хоолыг болцтой амтрахаа иддэг шүү гэсэн утгатай ингээд бас нэг хөрхи реклам хийгээд ярьчихсан юм байна лээ. За ямар ч бас нэг иймэрхүү төрлийн юм ярьсан болохоор ингээд хүмүүс айгүй ингээд байныг шүмжлээд энэ одоо боломж олдохороо тэ хаа явсан газараа ихнэрээ доромжлоо явж явах юм аа. Аль дээр бас нэг подкастн дээр ч илүү өөрийнхөө подкастн дээр илүү нэг юун дээр ч илүү бас нэгэн юм ярьж агаад Hollywood-ийн хамгийн царайлаг одоо тэ attractive эмэгтэй celebrity гэдгсэн чинь одоо хажуудлынх нь нөгөө нэг host нь хамтдаа ингээ хөтэлдэг host нь Selena гэд хэлсэн чинь наад Selena гэд хэлсэн гинэ. Selena бишээ өөр хүн гэд нэг өөр хүнийг suggest хийсэн гэдгсэн заяа. Тэгэнгүүт ихнэрээ хүртэлтэй ингээд Hollywood-ийн хамгийн attractive, хамгийн хөөрхөн одоо celebrity гэж дурдж чаддаггүй, хэлж чаддаггүй. Тэгэнгүүт ихнэрийг ингээд доромжлоо. Selena өстө бүр 5 настай хүүхчиг ийм хоол идээ явж идэг өстө түргэн хоол идээ явж идэг 645 цэстэй ингээд Jackbox идсэн ингээд амаа ингээд тэ нүрээрээ чихээд ингээд суужсэн энэ тэргээл доромжлоод энэ юу н хаа явсан газараа ингээд Selena доромжилж явж байгаа юм. Өстө бүтэхгүй залуу өөрийнхөө ямар царайтай гэдгийг мартчихдаг юм байх та. Өстө Selena Бэнийг яаж тоосон бэ? Бүр тэрэнд нь баярлаад сууж байхаа оронд ингээд ихнэрийгээ доромжлаа явах юм аа. Justin Bieber-с ер нь дуртаад ах юм алга энэ гэдэлтэй бөө ингээд Бэнийг ингээд гадуур доромжлоод одоо ингээд тэ шөмжлөө явж байгаа юм байна лээ. За тэгээ энэ асуудал дээр за юу сүртэй юм бэ? Та нар одоо юугээс сүрчгээд байгаа юм бэ? Энэ ярьсан юм тэгж Selena-г нэг доош нь хийгсэн юм биш зүгээр л Selena ер нь айгу тийм түргэн олон дуртай. Тэгээ интерлэг гэж хэлсэн байж тээ ер нь тэглээ гэж ер нь доромжилж байгаа гэсэн үг биш шүү дээ гэж хүлээж авсан хүмүүс ч гэсэндээ ер нь байсан юм байна лээ. За ер нь Бэнигийн хувьд болохоор ер нь ийм л юм болж өнгөрсөн юм байна лээ. Тэгээд та нар энэ тал дээр бол юу гэж бодож байна? Нэг тийм сүржигнээд байх асуудал мөн үү? Эсвэл биш үү? Тэ нэг тийм сүртэй асуудал биш үү гэд та нар бас юу гэж бодож ингээд тэр тухайгаа доор комментэд бичиж өгүүлдээгээрэй. За манайхаа дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн мэдээлэл маань болохоор Drake-ийн тухай байна. За та нар маань сайн мэдж байгаа байх гэж бодож байна. Ялангуяа тэ хипхопыг сонирхдаг хүмүүс, эсвэл Drake-ийн фэнүүд specifically байгаа бол аль үшээ мэдчихсэн байгаа байх. Drake бүгд бүтэн 3 жилийн дараагаар цоошин альбом гаргасан байгаа 5 сарын 15-ны өдөр. За тэгээд юу гэж манайхаа ганцхан альбом тэ гаргаагүй. Окей. Бүхэл бүтэн 3 альбомыг зэрэг цацсан байгаа байхгүй юу? Тэр гайхалтай заяа. За тэгээд угаасаа ингээд цоошин альбом гаргах гэж байгаа. Миний дараагийн альбом бол ингээд Iceman гэдэг нэртэй те ийм альбом байх болно гэж тэрийг айгүй промот хийгээл 5 сарын 15 цэцэгт 5 сарын 15-нд болно гэлтэй ингээд промот хийгээд байсан. Тэнгүүд хүмүүс болохоор ганцхан альбом л хүлээж байгаа штэ. Тэгсэн чи яг 5 сарын 15-ны өдөр боллоо. Яг 5 сарын 15 болох гэж байгаа шүн гарч байгаа байхгүй одоо яг Лос Анжелесын Калифорниагийн цагаар болохоор яг шөнийн 12 цагт ингэж цаацсан байгаа. Тэгсэн чинь хүмүүс харсан чинь ганц альбом байгаагүй 3 альбом цацчихсан байсан. За угаасаа тэр ярьжсэн Iceman гэдэг альбом маань түүнээс гадна Habibti гэдэг Habibi come to Dubai гэдэг Habibti гэдэг энэ альбомыг гаргасан. Түүнээс гадна Made of Honor гэдэг нэртэй ийм 3 альбомыг цацсан байгаа юм. За тэгээд энэ 3 альбомыг гаргахаас өмнө хамгийн сүүлд гаргаж ирсэн альбом нь болохоор 2023 онд гаргаж исэн For All the Dogs гэдэг нэртэй энэ альбом нь байсан. За яг хөө түүний дараагаар 2025 онд өнгөрсөн жил нэг альбом гаргасан л да. Тэр нь болохоор өөрийнх нь одоо ганцаарч хэлсэнтэй тийм соло альбом бол байгаагүй. Collaborative те хамтарсан альбом байсан. Party Next Door-тэй хамтарч гаргаж исэн. Some Sexy Songs for You гэдэг нэртэй ийм альбом байсан. Тэгэхээр ер нь бол соло альбомных нь хувьд бол яалтчгүй те бүхэл бүтэн 3 жилийн дараа гаргаж байгаа энэ хүү цамг байгаа юм. За тэгээд энэ 3 гэх юм одоо энэ альбомнуудад нийтдээ бүхэл бүтэн 43 орсон байгаа байхгүй юу. За тэгээд яг тэр цацагдсан өдөр нь 5 сарын 15-ны өдөр Spotify болон Apple Music энэ хоёр стриминг платформуд бүр ингээд гацалтанд орсон юм байна лээ. Бүр ингээд сааталтанд орсон манайхаа. Ягаад тэгэхээр маш олон хүмүүс зэрэг стрим хийгээд тэгээд бүр ингээд сааталд орсон юм байна лээ. За тэгээ юу гэж манайхаа яг одоогийн байдлаар Drake
Billboard Hot 200 chart тэ альбом нь одоо энэхүү шилдэг 200-уудыг энэхүү чартн дээр эхний 3 спот номер 1, номер 2, номер 3 гэсэн энэ спотыг тус одоо тэр альбомнуудаараа 3 альбомнуудаараа гурвуулангийн эзэгэнч гисэн байгаа юм байна лээ. Тэгээд энэ бол ингээд түүхэнд бичигдэж үлдэж байгаа зүйл болж байгаа нэг артист тэ ингээд 3 энэ спотыг зэрэг ингээд өөр альбомнуудаар эзэгэнчин байгаа нь түүхэнд болж байгаа анхны удаа. За тэгээ энэ 3 альбом нь өөр өөрийн гэсэн нэг тийм vibeтай, тийм өөр стилийн альбомнууд байсан. За одоо Habibti гэдэг энэхүү альбом нь болохоор яг тийм R&B focused альбом юм байна лээ. Тэгээ ер нь Drake-ийн бүр одоо карьерийнхаа ихэнх үеийнх нь одоо vibe and style нь бол ялцчгүй яг hip hop rap гэж бол хэлээд байхааргүй байдаг шүү дээ. Ер нь нэг тийм R&B айгүйх тийм дуулдаг, тэ уянгалдаг, бараг л Chris Brown хуу тиймэрхүү өнгөйстэй байдаг шүү дээ, тэ. Тийм болохоор яг тэрийгэ дагахчихсан яг нэг тиймэрхүү R&B focused альбом юм байл Habibti. Харин Iceman гэх тэрхүү альбом нь болохоор яг traditional яг уламжлалт тийм rap hip hop альбом. За тэгээд Maid of Honor гэдэг альбом нь болохоор айгу тийм dance music одоо тэ им бүжгийн тийм dance music-ээс ингэж inspire хийгдсэн, inspiration авсан ийм альбом юм ээ. Тэгэхээр ер нь гурлаа айгу өөр гэсэн өнгө аястай гэсэн үг. За тэгээд энэ 3 альбомд нь орсон энэ 43 дуун дээрээ бас өөр хүмүүстэй өөр artistуудтай ингэж feature хийж collaborate хийсэн мэн лээ. Одоо жишээ нь хэм бол Central C, 21 Savage, Popcan, Sexy Red, за мөн Party Next Door гэдэг иймэрхүү өөрөөр artistуудтай хамтарсан байгаа. За тэгээд яг энэ альбомнууд нь цацагдахаас өмнө хэдхэн цагийн өмнө болохоор өөрийнхөө YouTube channel дээрээ Drake маш олон тийм дууныхаа клипнүүдийг нэлээд олон клипнүүд ингэж цацаж эхэлсэн байгаа. Тэгээ тэрүүгээрээ бас маш онцлог зүйл хийсэн гэсэн үг. За тэгээд энэ яагаад Drake ингэ 3 альбомыг цацсан юм болоо гэдэг дээр маш олон тийм өөр speculation таамгууд яваад байгаа заяа. Эхнийх нь таамаг нь болохоор хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр Drake-ийг ингэж 3 альбом зэрэг гаргаж stream trolling хийж гинэ гэж бодсон. Stream trolling гэдэг нэг юм term байдаг юм байна л да. Тэр нь юу вэ гэхээр ингэж артистууд ингэж зэрэг маш их хэмжээний уран бүтээл гаргангууд үзэгчд сонсогчд яах вүлээ бүх тэр шинээр гаргаж байгаа дуунуудыг сонсохын тулд бүгдээрээ маш олон фэнүүд зэрэг ингэж стрим хийгээл унаа штэ тэг ингээл бүх 46 43 дуу гэхээр 43-ыг сонсгоол тэгэл маш олон хүмүүс зэрэг хэдэн саяараа 43 дууг зэрэг сонсоол явангууд Drake-ийн одоо Spotify дээр байгаа ч юм уу эсвэл Apple Music дээр байгаа monthly listener-нүүд нь өсөж явна гэсэн үг. Энэ артистууд ч өөрснөө ингээ бас тэрүүгээр өөрсөлддөг штэ тэ. Одоо сар болгон Drake-ийг сонсдог хүмүүсийн тоон энэ тэ Apple Music дээр эсвэл Spotify дээр ч гэдэг юм уу тэ. Эсвэл одоо Drake-ийн энэ дууг нь тэдэн сая хүмүүс тэдэн зуун сая хүмүүс энэ өдөр сонсож ч юм уу тэ энэ сард сонсож ч юм уу тэ тэр тоогоороо артистууд чи айгүй өөрсөлдөж одоо амжилтаа ингэж те тооцоолж явдаг шүү дээ те. Тийм учраас тэр тоогоо ихсгэхийн тулд ингэж тэрийг нь stream trolling гэж ярьдаг юм байна. Тэр тоогоо бүр айгүй ингэж одоо өсгөхийн тулд зэрэг ингэж албаар 3 альбом гаргаж тэгэж тоогоо өсгөж гинэ гэдэг тийм зүйлийг таамгийг хүмүүс дэвшүүлээд байгаа. За хоёр дахь таамаг нь болохоор гэрээгээ дуусгах гад албаар ингэж зэрэг 3 альбом ингэж хурдан гаргасан гэж бодож байгаа. За Drake ч юм болохоор Universal Music Group тэ UMG-тэй ингэ гэрээ хийчихсэн artist нь ингэ хийгээ явдаг шүү дээ. Тэгээд сайн нэг Kendrick-тэй хийсэн Beefness нь болоод тэгээд тэр Not Like Us гэдэг дуунбар тэ Kendrick-ийн тэр дуунбар амар ингэж viral болоод тэ тэрийгээ бүр очиод Super Bowl halftime show энэ төр дээр очиж perform хийгээд бүр хэдэн зуун саяын хүмүүстэй тэр Super Bowl-ыг үзэж сууж байгаад Kendrick Drake-ийг бүр ингээд олон нийтийн өмнө pero интернет дуудаад тэ бүр ингээд амар дарамжилсан шүү дээ. Тэгээд тэр мөрнөөс болоод Drake чинь Universal Music Group-ийг шүүхэд өгснэг танаар санаж байгаа бах тэ. Албаар одоо Kendrick-ийн тэр Not Like Us гэдэг diss дууг нь айгүй их promote хийж албаар ингэж алдартай болгосон миний эсрэг гэдэг тийм одоо заалтаар лосууд хийсэн байдаг. Тэгэхдээ яг ялагдсан л да тэрхүү лосууданд ялагдсан байдаг. За тэгээд энэ мөрнөөсөө болоод одоо тэрхүү Universal Music Group
тэрнтэйгээ хийсэн гэрээгээ хурдан цуцалж тэдний артист байхаа болиё гэж шийдээд ингэж гялс 3 альбом гаргаж байгаа байх гэж бодож байгаа хүмүүс. Тэгэд энэ артистууд ч анх иймэрхүү лейблүүдтэй гэрээ хийхдээ тэдэн альбомны дийл энэ төр гэл заавал нэг цомгийн тоогоор ингэж юу яадаг штэ гэрээ яадаг штэ те нэг 3 альбомны дийл ч гэдэг юм уу 10 альбомны дийл гэдэг ч юм уу те заавал 10 альбомаа ингэж дуусгаж ийж те тэр лейблийнхаа доор гаргаж ийж тэгэж одоо гэрээгээ дуусгаад явж болдог. За тэгэнгүүт айгүй артистууд ийм одоо Drake-ийн хийсэн шигтэй ийм тактикийг ашигладаг нь яг тухайн байгаа лейблтэйгээ тааш тохирохгүй байгаа бол хурдан тэр гэрээнээс салахын тулд айгүй хурдан ингээд альбом зэрэг гаргаад ч юм уу те тэгээд ингээд гэрээгээ дуусгахыг боддог. Яг тийм аргыг одоо Drake ашиглаж байна. Тийм болохоор ингээд 3 альбомыг зэрэг гаргасан байхаа гэж одоо хүмүүс бодоод байгаа юм байна лээ. Тэгээ энэ тал дээр ч гэсэндээ хүмүүс бол тэр одоо 2 дахь таамаг ба штэ тий. Тэр одоо гэрнээсээ гарахын тулд ингэж 3 альбом гаргаж ин гэдгийг дээр хүмүүс айгүйх санал нийлээд байгаа. Тэгээд тиймч болохоор ер нь айгүй чанаргүй альбомнууд болсон юм байна. Них анхаарал хандуулаагүй цаастаа мэдгүй гялс хурдан 3 альбом гаргаад ингээд яа ямар ч туус ямар баг хамаагүй ухааны тэ бүр ингээд гялс гаргацсан байх. Тийм болохоор л ийм чанаргүй байгаа юм биш үү гэх хүмүүс айгүйх гадуур доромжлоод байгаа хгүй. Тэг хүмүүс бол айгүй ингээд Drake альбомнуудыг таашаахгүй байгаа юм шиг байлаа гадуур зөө тэгж яригадаад байгаа хүмүүс яана ямар муу дуунууд вэ энэ одоо юу юм бэ энэ төр гэдсээ тэнгүүтээ бүх дуунууд нь яг үнэхээр Drake өөрөө бичсэн юм шиг сонсогдож ингээд. Тэг хүмүүс чинь Kendrick ч гэсэндээ өөрийнхөө beef интер дээр айгүйх ингэж дис хийж ярьжсэн ч гэдэг өө чи бол өөрийнхөө дууг бичдэггүй чамд баг хүмүүс дуу бичиж өгдөг ухааны ингээл дис интер хийдэг шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс тэрэн дээр нь тоглолт хийгээд энэ дуунуудаа бол яг үнэхээр Drake өөрөө хийсэн юм шиг байна. Өөрөө бичсэн юм шиг байна гэд тэ тэгж тоглоод байгаа юм байна лээ. За ингэж айгүй муу дуунд болсон байж тэ айгүй муу цамгнууд болсон байна гэж доромжилж байгаа хүмүүс байхаас гадна зөндөө гой дуунуудтай зөндөө гой альбом болсон байж тэ гэж ярьж байгаа хүмүүс зөндөө байна лээ. Тэгээ миний хувьд гэх юм бол 3 альбомын гурван сонссон. Тэгээ зөндөө гой дуунууд байсан гэж бодож байна. Гэтэ бүгдээрингийн тэ бүх альбом нь бүгдээрээ айгүй бүх дуунууд нь амар мундаг болсон мэлээ гэж бол яалчж байсан хэлж чадахгүй миний хувьд. Гэтэ зөндөө гой дуунд бол байсан. Ялангуяа Janus Shut the Fuck Up гэдэг Iceman цомогт нь орсон тэр дуу бол амар гоё дуу байлаа. Манайха та нар сонсч үзээгүй бол одоо ер нь тэгээд TikTok энэ төртөө viral болоод явж ах шиг харагдсан. Би анх сонсоод л ямар гоё дуу вэ гэж бодож байсан. Тэгээ тийм учраас айгүйх хэрэг намайг Instagram-аар дадаг хүмүүс байгаа бол мэдж байгаа. Би бараг тэр дууг гарсан цагаас нь ахуулаад Instagram дээр амар олон story хийсэн. Бүр айгүй тэгж сэтгэл тоногчдаг те бүр чихэнд ордог тийм төрлийн дуу байсан. За тэгээд энэ хүү альбомн дээрээ альбомнууд дээрээ тэгээ энэ 3 альбом дээрээ бас маш олон хүн лөө хандаж дис хийж юм мөрнүүдийг оруулсан байлээ манайхаа. Яг зөндөө олон оруулсан байлээ. Гэтэ би бүгдээрингийн тэ нэг бүрчлэн та нартай ингээд энэ weekly recap дээр бол оруулаад явж чадахгүй яа гэх юм бол амар урт бичлэг болчихно гэсэн үг. Зүгээр бүр айгүй тийм notable гэсэнтэй 2-3 хүмүүсийг та нартай ингээд дурдаад юу гэж дэссэн юм гэдгийг тайлбарлаад явъя. За эхнийх нь болохоор LeBron James. Окей, манайхаа LeBron-ыг бас ингэж дис хийсэн байна лээ. Make them remember гэдэг энэ хүү дуун дээрээ яг LeBron хандаад иймэрхүү үгнүүдийг хэлсэн байхгүй. I shouldn't even be shocked to see you in that arena because you always made your career off of switching teams up гэж хэлсэн байхгүй. Би чамайг одоо яг тэрхүү нэг аренад тэ ингэж харахтаа ер нь нэг тэгж шоконд ороод авах хэрэггүй. Яагаад вэ гэхээр чи бол тэ угаасаа л өөрийнхөө карьерийг яаж байгуулсан бэ гэхээр нэг багаас гараад нөгөө баг руу ингэж тэ орж ингэж солбиж явдаг гара ингэж карьераа байгуулсан бидтэй гэсэн ийм зүйлийг ярьсан мөр байгаа. Тэгээ тэр нь болохоор угаасаа нэг LeBron-ы ер нь карьерийг л яриад авахгүй. Яагаад вэ гэхээр LeBron чинь ер нь айгүйх багнуудыг ингэж багуудыг одоо багт өөр багт орж ингэж тоглож өөрчлөгдөжсэн шүү дээ. Cleveland Cavaliers байж байгаагаад өөрчлөгдөөд Miami Heat руу очоод тэгснэ буцаж Miami Heat-ээс гарангуудаа Cleveland Cavaliers руу очингуудаа тэгэнгүүтээ Los Angeles Lakers руу очсон энэ төргээд ер нь айгүйх ингэж баг энэ төр өөрчилж исэн учраас тэгээ тэрэн дээр нь жоохон ингэж тоглолт игээд те тим имийг ярьсан байна лээ. За тэгээд хин Drake ч уулна бүр ингэж 23 гэд тоотой те яг нэг LeBron-ы jersey-ний тим тоо мотой шивэстэй штэ. Тэгээд уулны хоёр ч юм бол айгүй тим бас те би биндээ
дотн байсан тийм найзууд байсан удаа байгаа. Тийм ч учраас бүр ингээ 23 өндөр гэсэн тийм татив өнтертэй байж исэн. Тэгээд хизэнээс одоо энэ хоёрын харилцаа нь ингээд те нөхөрлөл нь ингээ байхгүй болчихсон бэ гэхээр ер нь бол тэр Kendrickтэй холбоотой Kendrick Drake-ийн хооронд болж ирсэг энэ beef-ний үеэр LeBron яг л нэг Kendrick-ийн талд орж байгаа юм шиг заяо Kendrick-ийн тоглолтыг үзээд явж исэн одоо харагдсан байгаа. Тэгээд тэрнээс болоод ингээд ер нь Drake LeBron дургу болчихсон юм шиг байлээ. За тэгээд цаашлаад бүр ийм мөрийг оруулсан байгаа байхгүй юу? Please stop asking about what's going on with 23andMe. I'm a real and he's not. It's in my DNA. Гэдэг ийм мөрийг оруулсан маа. Тэр нь болохоор те битгий надаас ингээд те 23 бит хоёрын хооронд юу болж байгаа вэ гэдэг ингээд юмнууд асуугаад тэр би бол өстой жинхнээсээ энэ үг би бол юм жинхэнэ эрэхтэйтэй жинхэнэ юм хараартай эрэхтэй тэгээд харин тэр болохоор биш ээ. Тэгээд he's not a real N. Тэгээд it's in my DNA. Миний бүр ингээ генд байдаг зүйл юм а гэсэн ийм одоо мөрийг оруулсан байгаа. За тэгээд саяныхаа мөрөөр LeBron хандаад ингээ дис хийхээс гадна DNA гэдэг үгийг оруулаад бас хинлүү Kendrick руу ингээд жоохон дисэж таахгүй Kendrick-ийг жоохон reference хийж байгаа гэсэн үг юм. Яагаад вэ гэхээр Kendrick чинь 2017 онд DNA гэдэг нэртэй гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ өөрийнх нь яг Damn гэдэг нэртэй альбомд орсон дуу байдаг. Тэгээ албаар ингээд Kendrick-ийн дууны нэрийг ингээд reference хийгээд оруулчихж байгаа байхгүй юу. За манайхан одоо тэгээд хэдүүлээ Kendrick руу ямар шухан одоо диснүүдийг хийсэн байна вэ гэдгийг нь яриа. Ер нь Kendrick руу маш олон диснүүдийг хийж reference-ууд хийсэн байна лээ, окей. Тэг хэдүүлээ яг том гэснүүдээс нь ингээ ярилцъя. Одоо Kendrick чинь юу яадаг штэ? Euphoria гэдэг дуутай штэ тэ хинд хандаж Drake хандаж гаргаж ирсэн нөгөө дис дуу байгаа. За тэрэн дээр What is it the braids гэдэг тийм үг байдаг штэ тэ тийм мөр юу яриад одоо юу юм над одоо үсний чинь braidтэй сүлжснээс чинь болоод уу гэдэг нэг тийм What is it the braids гэдэг мөр байдаг. Тэгсэн чинь яг тэрийг reference хийж байгаа. Тэгээд ер нь тэрэнд хандаж хэлж байгаа юм шигээр Drake make them remember гэдэг шин дуун дээр ийм мөрийг хэлсэн байгаа. What is it the braids гэж яг Drake-ийн Kendrick-ийн өөрийнхөө тэр Euphoria гэдэг дуунаар хэлжсэн мөрийг нь copy доод ингээд оруулчихсан байгаа байхгүй юу. Тэгэд what is it the braids гингүүтэй even when I cut them I can never fade гэдэг ийм бүтэн мөр байгаа байхгүй те. Юу тэр сүлжсэн өсөө хэдийгээр би тэрийгээ тэр сүлжсэн үсээ тастаж хайсан ч гэсэндээ би бол хизээж fade хийжтэй ингэж замхарч алга болохгүй гэдэг ийм мөрөг оруулсан маа. За цаашлаад бас л Kendrick өөрийнхөө Euphoria гэдэг тэрхүү diss дуун дээрээ ийм мөртэй байдаг. It's a classic, you don't have one. Тэ энэ бол бүр үнэхээр юм сонгодог классик зүйл юм а чамд бол байхгүй гэсэн утгатай зүйлийг Drake тандаж хэлжсэн шүү дээ. Тэгсэн чинь Drake яг тэр мөрийг нь reference хийгээд өөрийнхөө make them know гэдэг энэ хүү шин дуун дээрээ ийм мөрийг оруулсан маа. How do they say they got classics if it's shit that you never revisited гэдэг ийм мөрийг оруулсан маа. Яаж одоо тэднэртэй ингэж бид нар ийм тийм сонгодог ийм классик зүйлтэй гэж одоо хэлээд байгаа юм болоо. Хэрв чи тэр классик гэдэг байгаа зүйл рүүгээ буцаж эргэж очиж ингэж те эргэж дурсаж revisit хийж байгаагүй бол яаж тэрийг классик сонгодог ийм хизэж одоо тийм мартагдчихгүй зүйл гэж одоо ингэж claim хийж яриад байгаа юм бэ гэсэн утгатай ийм мөрийг оруулсан байгаа юм аа. How do they say they got classics if it's shit that you never revisited and if that's shit you revisited. За тэгээд нөгөө нэг алдарт те бүр амар алдартай болсон Not Like Us гэдэг Kendrick-ийн Drake зориулсан бас нэгэн diss дуун дээр Kendrick ингэж хэлж исэн Hide the Bible if God's watching гэдэг. Beat your ass and hide the Bible if God watching. Sometimes you gotta pop out and show niggas certified boogie. Хэрэг бурхан харж байгаа бол наад Bible-а очиж нуугаарай гэсэнтэй ийм үг мөрийг оруулж исэн. Тэгсэн чинь яг тэрийг ингэж reference хийгээд Drake make them remember гэдэг энэ хүү дуун дээрээ ийм мөрийг оруулсан байгаа юм. Talking about hiding the Bible. Maybe y'all should read a page гэдэгтэй ийм мөрийг оруулсан байхгүй юу. Нэг л ихтэй ингэж Bible-а нуугаарай энэ гэж ярьсан хүмүүс та нар баг өөрснөө очиод наад Bible-аас нэг хуудсыг уншуул яасан дээр юм шүү гэсэн те ийм мөрийг оруулсан байгаа. Тэгэхээр яг л яг Kendrick яг
тэрийг нь хандаж reference хийж оруулаад байгаа байхгүй юу. За мөн цаашлаад Not Like Us гэдэг дуун дээр Kendrick ингэж мөр оруулж исэн. You're running to Atlanta when you need a few dollars. Тэ чи ингээд мөнгө хэрэг болохлээр л худалдагаасаа очиж Атланта руу очиж ингэж юу яадаг үстэй тэ одоо дөрөв үзүүлж нэг л худалдагаасаа хипхоп ч юм болж ингэж дөрөв үзүүлдэг үстэй гэсэн утгатай мөрийг оруулж исэн. За тэгсэн чинь тэрийг нь ингэж reference хийнгүүтээ Drake бүр ran to Atlanta гэдэг нэртэй дуу хүртэл оруулсан юм байна лээ. Энэ альбомд нь те ran to Atlanta буюу Атланта руу гүйснэ гэдэг те ийм бүр дуу оруулсан юм байна лээ. Atlanta, tell you about my run, you know what I'm saying? Ask Pluto Bank of 20. За цаашлаад Not Like Us гэдэг дуун дээр Kendrick ийм мөрийг оруулж исэн. I think that Oakland show gonna be your last. Тэ чиний над Oakland-д хийх гэж байгаа шоу чинь бол чиний баг хамгийн сүүлийн чинь тоглолт байх байхаа гэсэн утгатай мөрийг оруулж исэн бол Drake яг тэрэнд нь хандж байгаа юм шигээр Too Hard for the Radio гэдэг энэ хүн шин дуун дээрээ Got an Oakland show tonight baby гэдэг ийм мөрийг оруулсан байхгүй. Би өнөөдөр тэ хонгор минь би өнөөдөр Oakland-д тоглолттой гэдэг ийм мөрийг оруулсан байна. Look, listen up, it's about to be smoke. Ain't nothing but some shit out. За тэгээ миний түрүүний ярьсан миний айгуу дуртай дуу гэдсэн Janice Shut the Fuck Up гэдэг энэ хүү дуун дээрээ Drake Kendrick хандаж ингэж хэлсэн байхгүй юу? White kids listen to you cause they feel some guilt and that's how your soul gets fulfilled гэж хэлсэн байхгүй. Тэр нь болохоор чамайг бол ингээд цагаан хүүхдүүд л сонсдог. Яагаад вэ гэхээр тэр хүүхдүүд нэг тийм some guilt те одоо тийм гимших зүйлийг мэдэрдэг учраас чамайг ингэ сонсдог. Юу гэж хэлэх гээд байгаа гэхээр цагаан хүмүүс чамайг гимшил төрж сонсдог гэдэг нь болохоор нөгөө нэг боолчлын тухай яриад байгаа юм шиг л цагаан хүмүүс ингээд те бас ангуу бид нар хар хүмүүсийг боолчилж шүү гэдэг те тийм жоохон гимшил байдаг учраас чамайг баг тэр гимшлээсээ болж сонсдог ухааны юм ихсэн байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор тэгж цагаан хүмүүс чамайг сонсдог болохоор чиний нас сэтгэл чинь жоохон ч гэсэндээ ингэж ууж ирч онгоож сэтгэл чинь ингэж satisfied fulfilled болдог үстэй гэсэн утгатай зүйлийг хэлж байгаа юм. За тэгэнгүүтээ цаашлаад ингэж хэлсэн байхгүй юу. Handing out turkeys on camera inside of your hood then going back to the hills гэж ийм мөрөг орсон маа. Тэр нь болохоор яг л Kendrick хандсан байхгүй юу хэлж байна гэхээр чи худлагаасаа ингээ камерны өмнө болохоор худлагаасаа дүр үзүүлээд л те гарч ирэл өөрийнхөө өссөн хороололт те нөгөө Compton-аас гаралтай штэ Kendrick чинь тэнгүүд худлагаасаа өөрийнхөө өссөн хөөд те гудамжиндаа очиж хүмүүс сайн болж харагдаал ингээл turkey цацагт мэрэл хяруулын мах тарааж мараагаж pop-роод байдаг тэнгүүтээ сайхан өөрийнхөө том mansion-да те Hollywood Hills байдаг сайхан том mansion руугаа буцаад явдаг үстэй чи зүгээр л баг худлагаасаа хүмүүс сайн харагдаж тэгж камерны өмнө тийм юм хийдэг гэсэн ухааны юмыг ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол яг энэ цацагт хэрүүлийн мах тараасан тэргээд байгаа нь үнэн. Kendrick ер нь тийм хийжсэн юм сайн үлийн аян хийгээд өөрийнхөө өсч том болсон яг гудамж болох те Compton-стэй очоод ингэж хүн амьтанд цацаг хэрүүлийн махын тэр тараажсэн үе бол байгаа. Тэгээ тэнгүүд яг л Kendrick ингэж хандаж ийм мөрийг оруулсан байгаа юм аа. За Kendrick бол ер нь бол айгүй хандаж те энэ хөдөөнүүд дээрээ иймэрхүү reference-уудыг оруулах ч юм уу эсвэл diss өгнүүдийг хэлсэн ч юм уу те ийм маш олон тохиолдлууд байгаа манайхаа үүнээс гадна. За гэтээ бол те би тэр бүгдийг нэг бүрчлээ энэ дугаард орол ярихгүй. Цаашлаад манайхаа BTS-ийг бас reference хийсэн байгаа. За энэ дээр болохоор хүмүүс жоохон талцаад байгаа. Хүмүүс талцсан ч юм уу ер нь хүмүүс тэг жоохон ойлгохгүй байгаахгүй. Энэ мөрөөрөө Drake BTS-ийг доромжилчих уу эсвэл BTS-ийг айгүй гоё байна гэж магтчих уу те магтсан уу матсан уу гэд те ийм жоохон гацалтын байдалтай орсон байгаа. Та нар маань юу гэж бодож байна? Одоо хэлээд хэрэг. За би та нарт одоо хэлээд өгөө. Юу гэж хэлсэн бэ гэхээр өөртөө BTS-ийг Make Them Cry гэдэг дуун дээрээ Drake ингэж хэлсэн байхгүй. I'm feeling like BTS because it took the whole career for me to be discovered. Okay? Би яг BTS юм шиг өөрийгөө санаж байна. Яагаад вэ гэхээр тэ би бүхэл бүтэн өөрийнхөө карьерийг зарцуулж байж иж ингэж олон нийтэд танигдаж discover хийхцээ. Айгүй их ер нь цаг хугацааг өнгөрөөснийхөө дараагаар алдартай болсон гэж ярих гээд байгаа байхгүй. Нэг тийм мөр байгаа юм. Тийм болохоор би өөрийгөө BTS гэж мэдрэх хэрэгтэй гэсэн утгатай. Тэгэхээр хүмүүстэй энүүгээрээ ингээд BTS-ийг доромжилчих уу те өөстө BTS өөстө те алдартай болох гэж
зөндөө хичээж гац бүр карьераа айгүй удаан үргэлжлүүлж арай гэж нэг юу аасан да тий алдартай болсон доо гэж хэлэхэд тэгж BTS-ийг доромжлох гээд байгаа юм болов эсвэл би бол I'm feeling like BTS because I did гэд өөрийгөө хэлээд өөр дээрээ тусгаж яриад те би ингэж алдартай болохын тулд миний хамаг карьер ингэж би айгүй карьерийнхаа жилүүдийг өнгөрөөж арай гэж би алдартай болсон. Яг л BTS-тэй адилхан гэж хэлж байгаа болохоор хүн өөрийгөө доромжлон гэж бол байхгүй бах те. Тийм болохоор айгүй их ингэж цаг хугацааг одоо юу гэмдэ айгүй их хүч хөдөлмөр те hard work оруулж ийж ингэж алдартай болсон шүү BTS битээр хоёулаа айгүй тийм хүчрэхэг одоо хүмүүс ч гэдэг юм уу те эрч хүчийг өөртөөхөн карьертаа ингэж те оруулж исэн гэж тийм утгаар ингэж жоохон магтаж ярих гээд байгаа юм болоо гэдэг тэр хүмүүс айгүй их гаагаад байгаа байхгүй яг аль нь юм болоо гэд. Тэгэд айгу сөргөөр хүлээж авч байгаа хүмүүс ч гэсэндээ зөндөө байгаа. Тэгмээ энэ мөст Drake юу өөрийгөө юугаа утсан юм бэ? Манай BTS-ийг яаж хийж байна гэсэн K-pop-ын фэнүүд амар Drake руу дайрж байгаа харагдчихсэн. Зарим нь болохоор юу радам ерөөсөн эн чинь тэгж муулсан юм биш. Өөртөөгөө харьцуулаад өөртөөгөө адилхан гэж яриад байгаа зү. Тэгэхээр Drake юу гэж өөрийгөө доромжилж явах юм те. Тэгэхээр өөртөөгөө харьцуулж байгаа болохоор BTS-ийг магтаж байгаа байхгүй айгу мундаг те ингээд зэ айгу өөрийнхөө эрч хүчийг карьертаа оруулж ингэж мундаг болсон гэсэн утгаар нь хэлж байгаа байхгүй гэж тэгэж харж байгаа ч гэсэн хүмүүс зөндөө байгаа юм. Гэтэ ер нь бол жоохон хүмүүс жоохон confused болчихсон байгаа. За тэгсэн чи яасан гэж манайхаа BTS-ийн гişүүд энийг хараадахсан байлээ. Бүр хараадахсан ч биш. Окей. Бүр яг BTS-ийн J-Hope V2 хоёулаа ингэ зэрэг хоёул хамтдаа байж байхдаа Drake-ийн альбомыг ингэж релиз хийгдэнгүүд нь хамтдаа сонсонгоо лайв стрим хийжсэн юм байна лээ. Окей. Тэгээ энэ хоёр ингээл дууг нь сонсоол тэ яг энэ хүү дууг нь ингээл сонсоол амар ингээл enjoy хийглэж авахгүй ингээл талгаамалгаа тохиол ингээл байжснаа тэгсэн чинь I'm feeling like the BTS гэл тэр мөрөнд гарсан чинь J-Hope V2 хоёлаа гэл бүр ингээд шууд эргэж хараал камерлоо заа бүр ингээд шок норсон тэнгуй би билүүгээ хараал нэг би билүүгээ хараал нэг камерлоо хараал бисээ зүг сонсноо BTS-гээ хэлсэн үү? Бид хоёрыг дурдсан уу? Манайхыг дурдсан уу? Манай хамтлагт дурдсан уу гэж байгаа юм шиг те. Нэг тийм шокнд орсон. Алив буцаагаад бараг эргүүлээ сонсох уу гэж байгаа юм шиг те. Тийм шокнд орж байгаа юм шиг дүр зураг байдаг. Тэр лайв дээр нь тэгээд тэрийгээ бас ингээд юун дээр Instagram дээр дараад нь тавьчихсан байсан. Тэгээд хүмүүс BTS-ийн ч гэсэндээ харчихсан байна. Тэгээд эднэр бол те өөрснөө бол ерөөсөө тэгэж муугар хүлээж аваагүй л те. Тийм болохоор л ингээд өөртөө Instagram дээр энэ хүү reaction дээр тавьсан байна. Ерөөсөө муугар хүлээж аваагүй. Тэгэхээр одоо BTS-ийн фэнүүд ч гэсэндээ тэгэж муугар хүлээж аваад шаардлагагүй гэсэн зүйлээ бас хүмүүс гадуур ярьж байгаа юм байна лээ. Тэгээд та нар энэ дээр юу гэж бодож байна? Drake-ийг BTS-ийг доромжилсан гэж бодож байна уу? Эсвэл өөртөө адилхан гэж ярьсан учраас гоёор ингэж тийм гоё өнцгөр хэлсэн гэж бодож байна. What do you guys think? Wait, is this fucking play about us? За, үүнээс гадна Rihanna, A$AP Rocky хоёр тандаж бас this season байна лээ манайхан заяа. Тэгээд энэ хоёртой бас ингээл зөндөл юм болж байсан шүү дээ. Rihanna-д айгүйх simp хийдэг байсан Drake ч гэсэн тэ Rihanna гэл өөр юм болгочих гол айгүйх хичээдэг байсан шүү дээ. Нэрээ тун удахгүй манайхан Rihanna-гийн deep dive бичлэг орох гэж байгаа. Тэгээд хэдүүлээ тэрэн дээр бас Drake-ийг дурдж яаж simp хийдэг байсан тухай ярих болно, окей. За Rihanna A$AP хоёрлоо хандаж ямар diss хийсэн бэ гэхээр ч дээ Burning Bridges гэдэг энэ хүү дуун дээрээ ийм зүйлийг, ийм мөрийг хэлсэн ба. Your baby mama ain't even post a single. Damn, where's she at? Гэж хэлсэн байхгүй. Энэ нь болохоор яг нэг A$AP тандж хэлж байгаа юм шиг. Өө чиний хүүхдүүдийн чинь age тэ baby mama чинь чамд зориулаад бүр нэгч тэ пост хийгээгүй юм уу? Яна арайч тэ хаана байсан би where she at гэдэг тийм одоо мөрийг оруулсан баа. Тэгээ энийг хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр A$AP Rocky өөрийнхөө шинэ альбомыг гаргахад Rihanna ерөөсөө нөхрийнхөө за яг нөхөр мөшлөө тэ найз залуу нь хүүхдүүдийн эцэг нь ингээд шинэ альбом гаргачаад хахад ерөөс тэрийг нь одоо дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө сошиал медиа платформуд дээрээ постн дээр хийж нэг ширхэг story ч оруулаагүй. Тэгэнгүүт тэрийг ярьж байгаа юм шиг те яана нөхөртөө зориулаад те чам зориулаад A$AP чам зориулаад бүр нэг ширхэг story ч оруулаагүй юм уу? Oh my god гэж тэгэж доромжилж хэлж байгаа юм шигээр ингэж мөрийг хэлсэн байна гэж хүмүүс бодож байгаа юм. Your baby mama ain't even post a single. Damn, where she at? За, Drake-ийн альбомныхын хувьд бол ийм байна манайхаа ийм 3-3 Habibti, Iceman, Made of Honor гэдэг ийм 3 альбомыг цацжээ. Өнөөдөр Made of Honor гэдэг энэ хүү альбомынхаа cover дээр нь өөрийнхөө аавын зургийг болон ээжийн зургийг ингээ оруулсан байгаа хгүй.
залуу байсан үеийнхэн зургуудыг ингээ оруулчихсан, ашиглчихсан. Тэгээ тэрэн дээр бас ингээ хүмүүс айгүйх ярьж байгаа юм байна лээ. Ингээ жоохон яана ээжийнхэн зураг мөргийг оруулах тайхавт те энэ Maid of Honor гэдэг одоо энэ хүү дундаар айгүй тийм яс бус ингээл дуу мөнөд зөндөө байхад чин ээжийнхэн зургийг ашиглаж идэг. Айгуу тийм inappropriate тэ зүг бус байна гэж хүмүүс бас үзээд байгаа юм байна лээ. Окей, манайхан одоо хэдүүлээ дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн мэдээлэл маань бас л тэгээ дуу мууны тухай байна. Окей. За энэ нь болохоор World Cup одоо дэлхийн хөл бөмбөгийн дэлхийн аврагын шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байгаа тий. World Cup болох гээд айгүй хайптай байгаа. Хүмүүс айгүйх тоглож байгаа харагдчихсэн. Энэ удаагийн World Cup болохоор New York хотод болох гэж байгаа. Тэгэл гадуур энэгээр бол айгүй хайптай байна. Манай одоо New York-ийн mayor тэг хотын дараа гарч ирээд New York-чуудад зориулаад тийм lottery явуулж байгаа юм гэсэн. World Cup-д зориулаад World Cup-ийн ticket-ийг одоо хэдэн зуун доллар орж гэлээ. $50 ингэж худалдаж авах боломжтой тийм лотерей. Тэгээ lottery энэ гаргаж байгаа юм байна лээ. Тэгээ зөвхөн Нью-Йоркод одоо амьдардаг тэгээ оршин суугч хүмүүст нь тэр lottery-нд оролцох боломжтой энэ гэл нэг юм хүмүүс яриад байна лээ. Тэгээ ер нь айгүй сүртэй зүйл болох ч юм шүү лээ. Одоо бүр ингэ сүлдээ айгүй том corporate компаниудаас те ийм бүр заалтан дээр гаргаж байгаа айгүй хүмүүс жуулчд ирж үзэх учраас те бүр амар завгүй болно. Тэгэд Нью-Йорк хот ч угаасаа 100 болонгууд айгүйх жуулчд нь ихтэйд амар завгүй болчдаг. Тэр тусмаа одоо World Cup ингээ болох гэж байгаа болохоор амар завгүй болно. Тэм учраас ингээд метроны систем энтрүүд бол ингээл айгүйх ачаалттай болох учраас хүмүүсийг ихэнх corporate тэ офис ажилтнуудыг бол гэрээсээ ажиллаарай тэ офис руугаа ирэх шаардлагагүй шүү энэ гэж тийм энэ 100 World Cup-ыг дуустал битгий ингэж офис руугаа ирээрэй энэ гэдэг тийм хүртэл ингээ зааварчилгааг гаргаж байгаа юм байна лээ. Тэгээд нэр нэг сонирхолтой зүйлийг мэдээг хүрэхэд манайхаа жоохон талмаар нь тэ би одоо удахгүй яг ярих юм ярина. Окей, just wait. Та нар бас сонсон байхтай 2-3 сарын өмнө гарсан юу байгаа штэ policy Trump-ийн засгийн газраас гаргасан юм policy байгаа. Хэдэн улсууд жишээл 30 хэдэн улсууд илүү 40 хэдэн улсууд жишээлөө хэрүү жуулчны виз хүсэж ирж байгаа бол бүл бүтнийг $15,000 бонд төлж байгаад тэ барьцаа тавьж байгаад ирэх тийм заалт гарсан шүү дээ. Тэ одоо тэнгууд визэнд орлоо. Жуулчныгаа визийг авахдаа $15,000 5-аас $15,000 гэсэн баха байршуулад яг хийх дансанд нь байршуулад тэгээд Америк руу аялж болно. Тэгээ буцаж цагтаа хурж ирээд ямар ч дүрм журм зөрчөөгүй тохиолдолд тэр барьцаагаа буцааж авах. Тэ ийм одоо заалт гарсан байгаа. Тэгээ тэрэнд нь манай Монгол улс орчихсан байсан шүү дээ. 30 хэдэн улсад нь манай Монгол улс орчихсан байсан. Тэгэд нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд манайхаа хэрөө World Cup-ийн ticket-тэй бол одоо энэ дэлхийн хөл бөмбөг тэ дэлхийн аврагын шалгаруулахад энэ тэмцээний ticket-тэй бол тим зорилгоор Америкт ирэх гэж байгаа бол тэр барьцааг төлөх шаардлагагүй гэдэг ийм заалтыг гаргасан юм байна лээ. Зөвхөн одоо энэ World Cup-д зориулж гаргасан ийм заалт юм байна лээ шүү. Тэгээ сонирхуулаад хэлчихье. Хэрвээ та нар маань бас аялж маялаа гэж бодож исэн бол. За тэгээд хэдүүлээ яг World Cup-ын тухай юу ярих гэж байгаа вэ гэхээр World Cup-д зориулсан одоо албан ёсны anthem сүлд дуу гэл амар сүртэй дуунд байдаг шүү дээ. Одоо манай Shakira-гийн бол Waka Waka-гаас ахуулаалтаас яаж галзууруулдаг дуунууд байдаг үлээ. Тэгээ ер нь бол айгүй одоо World Cup-ын албан ёсны сүлд дуунд гэдэг бол айгүй тийм чухал зүйлүүд байдаг тий. За тэгсэн чинь 3 сарын 20-нд World Cup-ийн одоо албан ёсны дуу гэд anthem гэд нэгэн дуу цацагцсан. Тэр нь болохоор Jelly Rolling Lighter гэдэг нэртэй дуу байсан. За тэгээд энэнийг хүмүүс сонсоод бүр итгээгүй заяа хүмүүс үнэнээс яриад байгаа юм. Энэ одоо тоглоом уу? Тэ is this a joke? Тэ арайчтай ийм сонин country юм шиг тэ country өнгө айстай ийм дууг World Cup-ийн anthem гэж яриад байгаа юм биш үстэй. Арайчтай ямар хэний шидүүрээр ийм гаргасан бэ? Арайчтай бол гэстэй хүмүүс амар тэр дууг үзэн ядсан. Явж ийм дууг World Cup-ийн дуу болголоо гэд. Тэгээ өнгөрсөн жилийн билүү World Cup-ын дуу чинь бас амар хүзээ ялт авчихсан шүү дээ. Нэг юм сондоо байсан те. Тэр мөрнээс болоод те хүмүүс ер нь ойрын жилүүдэд World Cup-ын дуу ястаа яваа болжээ. Shakira хаан байна. Shakira please come save us. Please come save the World Cup гэл хүмүүс амар их тиймэрхүү юмд гадар бичижсэн. Shakira гуйж нь буцаж хөрөж ирээд те ингээд гоё World Cup-ын дууг anthem дууг гаргаад энэ биднийг авраачтай те World Cup-ыг авраачтай гэх хүмүүс айгүйх гадуур ингэ бичээдсэн. Тэгээ яалтчгүй Shakira олстой үнэхээр World Cup-ийн anthem-ний
хатан хаан Queen штэ те. Та нар одоо санаж байгаа бол 2006 юу лээ? Тий 2006 оны World Cup-ийн anthem дөө юу байлаа? Hips Don't Lie. Тэ hips don't lie гэлтэйстэй бүр амарс таалдаг дуу байсан. Тэгээ одоо ч гэсэндээ hips don't lie бол агуу дуу штэ те. За тэгээ түүний дараагаар те 2010 онд яг anthem дуу нь болохоор Waka Waka байсан. Тэгэл Waka Waka яаж алж илаа те өстө галзуу байсан штэ. За түүнээс гадна 14 онд Shakira бас la 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 гэдэг la 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 гэдэг тэр дууг бас гаргаж ирсэн. Бас л амар хайптай, үнэн гоё те. Үнэхээр л яг тэр World Cup гэдэг зүйлийн vibe-ийг, energy-г мэдрүүлсэн ийм гоё дуунуудыг гаргаж ирсэн. Тэгсэн чинь сүүлийн жилүүдэд өстой бүр юу болчихоо вэ? Дүкүдэкатакатаката гэл тэгснээ нөгөө нэг Jelly Roll гэдэг хүн энэ жил гарч ирэл нэг country өнгөйсаа lighter энэ гэж дуулж малаад what the fuck гэх хүмүүс амар тийм дургуутж байгаа хансан. За тэгсэн чинь үнэхээр яг хүмүүсийн одоо энэ шүмжлээд одоо ингэж байгаа саал сэтгэлийг сонссон юм шиг байлээ. World Cup-ийн заяа Shakira ч гэсэндээ сонссон юм шиг байлээ. Тэгээд шинээр дуу гаргасан манайхан бас нэгэн одоо World Cup-ийн anthem болж гарч байгаа дуу. За тэр нь болохоор Shakira-гийн Burna Boy-тай хамтарсан Die Die гэдэг дуу байсан. За 5 сарын 15-нд энэхүү дуу цацагдсан байгаа. За тэгэл хүмүүс доо ёо ашгүй дээ. Ашгүй ингэж доо Shakira аврах гэж гээд. Тэг Die Die нь бол үнэхээр гоё дуу байсан. Яг л яг тэр World Cup-ийн energy, тэр vibe-ыг ингэж харуулсан амтгдуулсан тийм гоё дуу байсан. Айгу гоё байсан. Ер нь тэр Waka Waka, La 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 энэ тэр дуунуудтай ер нь айгу тийм vibe нэгтэй адилхан дуу байсан. Maradona, Maldini, Romario, Cristiano, Ronaldo. За тэгээд хүмүүстэй ашгүй ингээд те Shakira маань World Cup-ыг аварлаа өстой сайхан маань ингээд тэгээд дараагаар нь дахиад World Cup-ийн 3 дахь anthem гарлаа гэж цацагдсан байгаа. Тэр нь болохоор 5 сарын 21-ний өдөр цацагдсан байгаа. Хиний дуу байсан бэ гэхээр Lisa-гийн Anita болон Rema-тай хамтарсан Goals гэдэг дуу байсан. За тэгсэн чинь хүмүүс энэ дээр бүр амар Lisa-г шүмжилж байгаа юм наа. Окей. Миний хувьд бол сонссон анхнаасаа сонсвол айгүй гоё дуу шиг санагдсан. Үнэхээр гоё дэм Goals, my body, my гэлтэй айгүй гоё зүүн дуу байсан заа. Хүмүүс яагаад шүмжлээд байгаа вэ гэхээр энийг бол гоё дуу болоогүй байна. Ямар тэнэг дуу вэ? Айгүй муухай дуу байна гэж хэлээд байгаа зүйл бол биш. Зүгээр World Cup-ийн өнгө аястай тохирохгүй байна гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд юуны World Cup-ийн дуунууд чинь болохоор ер нь одоо дэлхийн хөл бөмбөг одоо тэмцээн штэ тий дэлхийн шилдэгийг шалгаруулах юм тэмцээн учраас ер нь Waka Waka ч юм уу La 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 ч юм уу тий Hips Don't Lie ч юм уу ер нь ямар шоун төрлийн дуунууд яг гэвэл манайхаа одоо ялангуяа Waka Waka энэ төр тий ер нь хүмүүсийг нэгтгэх нэг тийм бөөнөрөө мундаг шүү, дэлхий даяараа мундаг шүү, бүгдээрээ чаднаа те. Бид нар бол бүгдээрээ ингэж айгүй тийм хүч хөдөлмөрөө гаргасныхаа төлөө чадж байгаа шүү. Одоо энэ хөл бөмбөгийн тамирчид бүгдээрээ айгүй хичээсэн учраас ингэж алаад өгж байгаа юм шүү гэсэн нэг тийм union тэрийг харуулсан те. Тийм нэгдэл мэдлийг харуулсан тийм утга учиртай дууд байдаг шүү дээ те. Тэг хүмүүс тэрийг бас айгүй одоо 2024 оны World Cup-ын дуу хаа нөгөө хиний Jungkook-ийн гаргаж ирсэн Dreamers билүү тэр дуу байдаг штэ. Тий 2022 оны World Cup-ийн манайхаа Jungkook-ийн одоо гаргаж ирсэн Dreamers гэдэг дуу байдаг. Тэгээ тэр мөрний үгийг ч гэсэндээ бас л яхаартай ингээ хөсөм мөрөдлөө тэмүүлээд л ингээ чадсан матсан гэл нэг тиймэрхүү утгатай дуунд байдаг те. Тэгээд энэ удаагийн ч гэсэндээ Shakira-гийн гаргасан Die Die гэдэг дуугийг сонсох юм бол ер нь яг тийм утгатай өгнүүд байгаа байхгүй манайхаа. Одоо та нартай ингээ хальт ингээ харуулхад те чи ингээ бүр төрсэн цагаасаа хойш ингээ мэдсэн тий чи бол энэ дэлхий дээр байх тий одоо яг энэ мөчөд байх ёстой хүн чи бол ингээд тий энэ олон одоо жилийн хугацаанд ийм зоригтой байсан тий чи тэгээд чамааг ингэж эвдэлж ийсэн чамааг ингээд дорой тулж ийсэн тэр мөчүүд бол чамааг харин ч эсэргээрээ илүү хүчтэй болгож ийсэн өстой чи мундаг шүү чи чатан шүү хүсэл мөрөөдлөө дагаарай одоо тий өөрийнхөө тэмүүллийг дагаарай чи чадна гэсэн ийм л тий өстой чиний наад урсгаж байгаа хөлс болон цус чин чамааг улам хүчтэй болгож байгаа энэ гэсэн ийм утгатай дуунууд байгаа байхгүй үгнүүдтэй. За тэгэнгүүт Lisa-гийн дуун болохоор үгнүүд нь ийм бай гэж байгаа байхгүй. Миний бие бол
goals тэ үнэхээр хүмүүсийн боддог үнэхээр ийм гоё биетэй болох юмсан гэж бодож байгаа шүү дээ. Goal гэж байдаг шүү дээ. Зорилго. Миний бие бол хүмүүсийн зорилго. Тэгээ миний одоо өмсдөг хувцс my fit бол хүмүүсийн зорилго тэ goals. Миний найзууд бол goals. My whip тэ миний машин бол goals. Миний бие goals гэл ингээл өөрийнхөө тухай яриад тэ. Тэнгүүдээ цаашаагаа явангууд shots гэл тэнгүүд арх угаал shot авал тэ. За тэнгүүдээ thoughts. Би анх энийг сонсчод thoughts гингүүд юу гэж бодсохгүй thoughts буюу бодол гэж бодсохгүй бодол гэж бодоодсэн чинь энэ үгийг нь харсан чинь интернетээс THOT юм байлээ thought гэдэг чинь юу гэсэн үг штэ slang үг одоо явдалтай хүнийг одоо тий thought энэ гэж ярьдаг нэг тийм sexy baddie явдалтай тий юм thought гэж ярьдаг. Тэнгүү thoughts гэсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ өстой ингээд тэ шөнийн клубд ороод тэ тэр клубыг тэр чигтээ ингээд тэ мөнгө төлж аваад үхтлээ шоуд тэ хідэн төгрөгөөр ингээд тэ хідэн төгрөгийн төлбөр гарах нь өстой хамаагүй тэ I don't care $40,000 вэ $50,000 вэ хамаагүй бүгдээр ингээд мөнгөө цацаад үхтлээ шоуд цаг мөчөө ингээд сайхан enjoy хийх гэсэн ийм ер нь нэг тийм party тэ шоуд юм аа дэста миний дэста царай сайхан байна зүс сайхан байна бимийн сайхан байна тэст би үнтэй машин унжинста let's go crazy гэсэн нэг тийм пари төрлийн дуу байна гэдэг аахгүй. Тэнгүүд тэр нь World Cup-ийн vibe-тай тохирохгүй. Тийм сайхан биетэй байна уу? Шоуд л үхтэй шоудын яста үхтлээ ууй гэж байгаа чинь World Cup-ийн тэмцээнд ямар хамаатай юм бэ? Тэгээ World Cup-ын доонд ер нь бол нэг тийм эрчтэй бай, хүчтэй бай. Бид нэр бөөнөр чадаш шүү, та нар чадаш шүү, алаад өгөр гэсэн юм дуу байдаг байтал хэдүүлээ өстө үхтлээ ууй $40,000 клубыг түрээсч аваад ууй гэж дуулдах энэ мэдэрнтэй машин гэдэг хүмүүс амар гэж Лисаруу дайрж байгаа юм байна лээ. Тэгээ ер нь Лисагийн бүх дуунууд нь ер нь адилхан төрлийн. Тэ би л юм байрыг, би л ингэж уудаг, би л ингэдэг халуу намайг над чиг юм сайхан хүүхэн байхгүй гэсэн ийм өнгө аястай дуу бичдэг. Тэгээд тэрийг яг хуу ингээд бусад үедээ бол тэ ингээд өөрийнхөө альбомд оруулахдаа тэгээд явна үз. Яагаад ингээд World Cup-ийн тэ ийм том тэмцээний төлөөлөл болоод ийм энтемиг гаргаж иж ийм сонин дуу гаргаж байгаа юм бэ гэд ингээд Лисаруу дайраад байгаа байхгүй. Гэтэ хамгийн сонин манайхаа энэ зөвхөн Лисагийн дуу биш шүү дээ. Лиса орсон, Анита гэдэг нь Латин Америкийн дуучин орсон. Түүнээс гадна Rema ч гэсэндээ орсон. Ийм 3 дуучин хамтдаа орсон байхад ганцхан Лиса руу амар ингээ хүмүүс дайраад доромжлоод байгаа. Тэгээ би тэрэн дээр айгу гайхаад байгаа. Ер нь би хүмүүсийн юу яриад байгааг ойлгочихлаа л да. Тэ ингээд ер нь дууных нь мессеж нь World Cup-ийн vibe-тай цогцохгүй нэ гэдгийг бол би ойлгож байгаа юм. I kind of agree. Би ер нь хүлэмжшүүлж байгаа юм тэрэн тал дээр. Тэглээгээд зөвхөн Лисаруу дайраад байгаа нэг сонирхолтой тий. Тэгээ Анита байна, Rema байна адилхан л бас ингээл тий адилхан дуун дээр орж явахад чинь ганцхан Лисаруу дайраад байгаа байхгүй. Энэ дууг бас ингэ зөвшөөрсөн хүмүүс нь бас өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй штэ. Энэ дуу чинь ингээ шууд ингээл эдгээр хүснээр гаргаж байгаа биш штэ. Энэ чинь World Cup-ийн албан ёсны төрийн одоо anthem гэж явж байгаа учраас сүлд дуу гэж явж байгаа учраас тэр World Cup-ийнхаа өөрснөө бол зөвшөөрөх хэрэгтэй үстэй. Тэгээ тэд нэр сонсчоод байгаа гоё болсон байна. Зүв байна. Наадах цацаал гэд зөвшөөрсөн байгаа үстэй. Тэгэхэд ингээл ганцхан Лиса руу ингээд дайраад байгаа нь бол надад бас жоохон сонирхолтой санагдаад байгаа. Гэтэ ер нь яг хүмүүсийн ярьж байгаа хүргээд байгаа тэр гомдлыг нь бол би valid гэж бодож байгаа. Ер нь зөв тал дээр ингэ шүмжилж ингэж бодож байгаа. За тэгээд World Cup гэсээс манайхаа энэ удаагийн World Cup дээр бүр дэлхийд дээр түүхэнд болж байгаагүй юм болох гэж байгаа юм байна лээ. Юу вэ гэхээр энэ удаагийн World Cup дээр анх удаага halftime show болно гэсэн. Яг ингээд тэгээд тэмцээнийхэн дундуур ингээд болдог, завсарлагаан дээр болдог ийм том performance болно. Одоо бидний мэдхээр бол Super Bowl-ийн halftime show гэл том юм байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм том тоглолт үзүүлбэр перформанс болох гэж байгаа юм билээ анх удаага. За тэгээд энэ удаагийн одоо энэ хүү halftime show дээр болохоор ямар хүмүүс perform хийх гэж байгаа вэ гэхлээр Shakira, Madonna, за тэгээд BTS тоглох юм байна лээ, perform хийх юм байна лээ. За түүнээс гадна Coldplay, Chris Martin ч гэсэндээ оролцож байгаа юм байна лээ. За тэгээд энэ нь болохоор яг 2026 оны 7 сарын 19-ний өдөр яг финал дээр болох байхгүй юу New Jersey-гийн MetLife Stadium-д болох юм байна лээ. Тэгээд аюу гой сонирхолтой юм хийдүүлээ энэ жил харах нь байна. Тэгээд энэ тухай ч гэсэндээ яг цаг үеийн болонго та бүхэндээ хүргээд яриад явах болно. За манайхаа хамгийн сүүлд ярих гэж байгаа ховж маань болохоор Jennifer Lopez-ийн тухай байна. Jennifer Lopez-ийн тухайд гэдэг юм бол дахиад цаадч нь хөрхийн амьд зүгээр яж байгаа хэлэмд ороотгсан заяа.
Яасан гэсэн чинь Нью-Йоркд саяхан өнгөрсөн 7 хоногт явж агаад тэгээд буудлаасаа гарах гэж байгаа юм байна л да. За тэгэнгүүт угаасаа буудлынхаа гадаа амар их ингээл папрацаа ирсэн хүлээгээд явж байгаа байхгүй юу? Гарч ирэх нь хүлээгээл. За тэгсэн чи яг ингээд камерын дээр харагдаж байгаа ингээл Jello дотор тэр нэг буудлынхаа лоббиноос ингээл гарч ирээл яг хаалгаараа гарах гад тэнгүүтээ ингээд зогсоод яг тэгэхээр хажуугаар нь зөндөө олон өөр ингээд тэр буудалд нь буусан хүмүүсийн гарах гад ингээд зэрэг гарах гадтай байж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүсийг гарч дуусахыг хүлээгээд тэгээд өөрийнхөө одоо багийнхаа хүмүүсийг тэр хүмүүсийг гаргуулах гад тэгээд өөрөө гарахгүй ингээ хүлээгээд байгаа байхгүй. Яг ингээл хаалганыхаа үүдэн зогсон ингээ хүлээгээд байгаа. Тэгээд хажуугаар нь хүмүүс гүйлдээл өөрийнх нь багийнх нь хүмүүст нь ч гэсэндээ гарч гүйлдээл өөр яг тэр бодолд нь байжсэн зүгээр зочид энэ төр ч гэсэндээ өөр хүмүүс ч гэсэндээ хажуугаар нь гарч гүйлдэж мүлдээл тэгээд ямар ч хөнгүү болсон тохиолдолд Jello ингээ алхаал амар гоё хувцсан байсан ядаж байгаа. Ингээл алхал гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл хүмүүс чигчгэл зураг мөргийг наваад тэ Jello гээл тэ. За тэгсэн чи тэрийг хүмүүс харчаад oh my god өөрийгөө юугээ бодсон юм би what the fuck тэс тэ жинхэнэ өөрийгөө өстө баг хаан хатан royal family гэ бодсон юм хаашийн бүр гарч ирэхгүй хөнгөө болохыг бүр хүлээгээд тэ гарч ирэхгүй зогсож моксоод хажуугаар нь хүмүүсийг явахыг хүлээж мүлээгээд what the fuck who does she think she is энэ гэх хүмүүс амар дэж доромжлол өстө айгүйх тэгж negative comment бичиж байгаа нь харагдсан. Тэгэд I don't know you guys. Тэгээд хүмүүс гэтээ одоо хараад байхад ойрын үед зүгээр ингээд Jello ийм хил ам авдаг болсон болохоор нь улам энэ дээр нь дөрөөлөд бөөнөрөө ингээд жижиг сажигэн болгон дээр нь дайрдаг юм шиг санагдаад байгаа ойрд. Зүгээр энэ бол нэг тийм сүржигнээд байх бол асуудал миний хувьд бол харагдахгүй байхгүй юу. Ямар ч од байсан бол тэгэх байсан байх гэж бодож байгаа. Ямар ч од те ингээд гарахад папрацд ингээ гарахад зураг авдаг учраас бүгдээрээ хүмүүсийг гаргаж агаад хүлээж агаад хөнгөө байсан үед нь гараад ганцаараа папрацдаа зураг авах яг гэж бодно үстэй те. Тэгээд нэг охин ингээд Jello өмөрөөд TikTok бичлэг хийсэн байсан. Би тэр охинд бол айгу тийм санал нийлсэн. Тэр охин хэлж байгаа нь хүмүүс ягаад ингээ сүржигээ Jello-г ингээд те хүлээсэн дээр нь шөмжлээд байгаа юм болоо. Би од биш мөртлөө би байсан ч гэсэндээ Jello-гийн өмнөөс бол те тийм үйлдэл хийх байсан. Хүмүүсийг гарахыг хүлээж агаад өөрөө гарч алхах байсан. Хүн зураг мурга авахлахтаа хүртэлтэй одоо жишээ нь одоо энэ зүгээр аялаад явж байхдаа ч юм уу те хүмүүс ингээл нэг газар зураг авахлахтаа те ард урдаар нь хүмүүс явж байгаа юм бол тэр хүмүүсийг явж мохог хүлээж агаад ингээд зураг авахдаг үстэй. Тэрнтэй адилхан яг хүний хийдэг юм хийсэн мэн тэгж яхад ингээд Jello тэр нь тэгж хүлээлээ гэдтэй өөрийгөө ихэмд бодсон гэж бодоод хүмүүс ягаад ингээд шүмжлээд байгаа юм болоо гэд тийм нэг охин бичлэг хийсэн байсан. Би бол тэрнтэй бол санал нийлнэ гэж бодож байна. Нэг тэгж сүржигээд oh my god гэд хар зүйл бол те яалтчгүй биш. Зүгээр л нэг хүмүүс Jello айгүйх нэг backlash авдаг болчихсон учраас тэрэн дээр нь ингээл дөрөөлөөд те юм болгонгууд л ингээл шөмжлээд байдаг болсон юм шиг санагцсан. За манайхаа ер нь иймэрхүү мэдээллүүдийг өнөөдөр та бүхэндээ хүргэх гээд бэлтчихсэн байсан. Тэгэхээр ингээд та бүхэндээ ийм олон ховж өвдөө ярьж өглөө. Тэгээд та нарт аль хов нь илүү таалагдсан бэ? Тэгээд ер нь энэ ховж өвд дээр аль нь та нарын үзэл бодол юу байна вэ? Энтэр гэдэг тэр доор комментэд бичиж үлдээгээрэй. Тэгээд энэхүү weekly recap маань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийн хобболохыг булангаараа цоо шиг хэмжлэгтэйгээ уулзалтлаа түр баяртай.